Та бидний амьдарч байгаа энэ галууг бол сайн галуу гэдэг. Ер нь ихэнх галуудад бол хав харанхуй галууд их бий. Ямар нэгэн хоруудаар нэг ч одоо бурхан залрахгүй юм харанхуй галууд олон бий. Харин хаяа нэг галуудад бол нэг бурхан залрах галууд байдаг. Бас мөн хоёр бурхан залрах гал бол маш их ховор. За тэгээд 3, 4, 5 болоод бүр маш ховор. Тийм учраас бидний амьдарч байгаа одоо энэ амьдрал бий болоод нэг өдөр гал биелээд энэ амьдрал устгах энэ хугацаанд бол энэ галбыг сайн галуу гэдэг Бадраг Калпа гэдэг сайн галуу гэсэн. Тэгээ энэ галууд нь хорвоо дээр энэ бурхан болон гэгэрх юм ховтой энэ бол 5 залрах ёстой. Тэрнээс бол 4 одоо хорвоо заларсан. Одоо 4-р бурхан нь бол одоо Готом бурхан юм аа. Та бидний мэдэх монголчуудын хэл зарсан Шагжин мөний бурхан. Шагийн өгтний одоо мөний байсан учраас Сагжин мөний гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ 4-р бурхан одоо Готом бурхан маань одоо одоогоос тооцоолшгүй 4. Тэгээд 100,000 галуун өмнө. Тооцоолшгүй гэдэг нэг тооцоолшгүй гэдэг тоо нь бол 1 хойно 141 тэг тавьсан тоо юм. Тэгэхээр тооцоолшгүй нэг галуу гэдэг нь 1 хойно 141 тэг тавьсан тоотой тийм хэмжээний тийм урт галуу. Тэгээд тийм 4 тооцоолшгүй 4 галуу. Тэгээд 100,000 галуун хорвоо дээр Сумед нэртэй 8 самадид хүрсэн арш байсан. Тэгээд тэр үед хорвоо заларсан Дэвэн гар бурхантай уулзсан. Уулзаа тэрхэн үед бол хэрвээ би одоо хүсвэл бурхан багшаас өвчнө авчлал заалгаад тэрхэн суудал дээр архан тулан гэгээр ховтой төгс гэгэрэл төрч зовлонгоос хэтлэх одоо байсан боловч тэр өөрийн одоо ингээд би ингэж гэгэрснээрээ би олон хүн тусалж чадахгүй байна. Үлдсэн амьдрал богинохон амьдрал байгаа. Тэгээд утахгүй дуусан. Тэгээд одоо зөвхөн өөрөө гэгэрээд энэ хорвоос авчих юм байна. Тэгвэл энэ Дэвэн гар бурхны харахад тооцоолшгүй олон тэрбумаар хүн тэгээд Тэнгэр Брахма нарыг одоо гэгэрэлд хүргээд тэгээ ингэж байж байгаа. Тэгэхээр би өөрөө гэгэрэх зөвхөн өөрийн гэгэрлэх биш энэ Дэвэн гар бурхан шиг бурхан болъё. Одоо өөрөө гэгэрхээ болоод хоошоо орхиод энэ одоо Дэвэн гар бурхан шиг бурхан болоход хичнээн хугацаа зарцуулна хамаагүй тэр хугацааны турш явж буян фармыгаа хөгжүүлээд тэгээд энэ Дэвэн гар бурхан шиг олон хүмүүсийг гэгэрэлд хүрсний дараа өөрөө гэгэрэлд орё гэсэн ийм сайхан гайхамшигтай бодийн сэтгэл үүссэн. Боди сатва гэж хэлдэг. Боди гэдэг нь бол одоо бурхны хутгий болохыг хүсэх гэсэн. Одоо бурхны хутг гэсэн боди гэдэг нь гэгэрлээ да. Тэгэхээр боди сатва гэдэг нь бурхан болохыг хүсэж гэсэн утгатай юм. Яг л өөрөө тухайн үед гэгэрэл хүрч байсан боломжоо орхиод юу хүсэж өнөхөр бурхан шиг болъё. Бурхан одоо Дэвэн гар бурхан шиг болъё гэсэн. Тэгэхээр бурхан болох хүсэл нь ямар ч ойлгохтойгоор олон хүний гэгэрэлд хүргээ дараа нь өөрөө зовлонгоос гэтлэх гэсэн. Тэгэхээр анх ингэж тооцоолшгүй 4 галуу тэгээ 100,000 галуун өмнө анх Дэвэн гар бурхны үед анх бодийн сэтгэл үүсэж бодисаад болсон. Тэр мөчөөс хойш ингээд одоо тооцоолшгүй 4 галуу 100,000 галуун туршид тэрбумаар төрөл авч тийм ээ. Зөвхөн нэг галуу чинь төрөл авах байлаа. Тэгээ төрөл авах төрлүүд нь бол голдуу нөгөө олон хүн тусалж болохоор орчин төрдөг хүн хийгээд хүнээс дэшээ төрлөөрөд одоо голдуу төрөл авч. Яг тэгвэл доошоогоо там бэр дадуусгаар зовлон ихтэй. Тэнд бол хүмүүст тусаалах боломж хэцүү. Дээшээгээ жаргалан домбсон байгаа учраас одоо тэр номын замыг ном гэдэг юм байна. Номын тусаар явах усыг ойлгодгүй. Тиймээс голдуу хүн хийгээд хүн адуус тэгээ тэнгэр гэсэн энэ 3 төрлүүдийн дунд бол тэр их тооцоолшгүй 4 гал гээ 100,000 галвыг өнгөрөөж тэр төрөл болгондоо асар зовлон одоо хэцүү бэрхийг туулж сайныг хийх гэж явахс цаад болох хүмүүс их таарч байсан. Тэр нэг жишээ бол Дэвдат юм. Дэвдат бас нэг төрөлд нь бурхан багштай таарад анх удаа бурхан багшийн зөв бодисатын зөв үүсгэсэн уур хилэнгээсээ болоод тэр мөчөөс эхлээд төрөлдөө бурханыг хорлох гэж явдаг байсан. Тэгэхээр ийм олон галвын турш тооцоолшгүй олон 4 галуу 100,000 галвын турш буян фармыгаа хөгжүүлсээр тэр Дэвэн гар бурхантай анх уулзах үед анх хүсэжсэн тэр бурханы хутгийг болох чадвар нөхцөл нь одоо бүх тэр нөгөө бурхан болох шаардлагатай бүх одоо 10 фармыг гэж хэлдэг. Чандад хөрөгч 10 одоо тэр гайхамшигтай шинж чанар нь зөвхөн 10 биш 30-аар байдаг. Бага пар 10 пар мэд, дундад их пар 10 пар мэд, дээд их пар 30 пар мэд ингэж хөгжүүлж байж одооноос 2600 жилийн өмнө хорвоод лимбоны цэцэрлэгт мэндэлсэн бол тэр Дэвэн гар бурхны үед одоо хүссэн тэр хүслэн биелэж яг одоо бурхан болох ёстой. Бурханы хутгийг олдох хүн маань ямар хуу чадвартай байх, бэлгүүн ямар байх. Тэгээд одоо тэр буян фармын одоо ямар гайхамшигтай байх. Тэгээд тэр олон тооцоолшгүй 4 галуу
100,000 галын турш тэр буян фармыг хөгжүүлсээр явсаар байгаад одоо бурхан болох цаг нь болсон хүнд бие лагшин дээр нь ямар шинж тэмдэг илэрдэг. 32 агуу Махапурушийн одоо 32 шинж тэмдэг бүхий 80 найрыг бүхий ийм цогцолсон гаднаас харахад бол хараад бол гайхамшигтай ийм хийсэн буян одоо биен дээр бол өсгөлэн цогцлоосон энэ сайхан хүн хорвоод ингээд мэдлсэн юм аа. За ингээд хорвоод мэдлээд одоо хүмүүст одоо ер нь энгийн хүн байлаа гэхэд ямархуу журмаар одоо яаж амьдрах ёстой, яаж амьдраа дараа нь одоо яах ёстой, гэгэрэл хариуцлын замаар явах гэж бол ямар зүйлийг туулж байх ёстой вэ гэдгийг үлгэрлэн үзүүлэхийн тулд эхлээд бол мэдээж 29 нас хүртэл хар хүний амьдралаар амьдарсан. Хар хүний амьдралаар амьдраад хар хүний эзэмших ёстой эрдэм мэдлгүүдийг бүгдийг эзэмшиж судалж мэдээд тэгээд эрдэмч ер нь ялангуяа одоо хаана язгууртаа мэдлсэн учраас хаана язгууртаа хүний төрийг удирдах явахын тулд ямар хөө эрдэм мэдэх ёстой тэр бүхнийг сурч мэдээ төгс болгоод за тэгээд 16 настайдаа яшууд хараа нийтээ өсгөөтэй хоримлож гэрүүлийн амьдралыг зохиогоод гэрүүлийн амьдралаар амьдарч үзээд за тэгээд 29 настайдаа одоо тэр арахуул гэдэг анхныхан одоо ганц одоо хүүн мэдлсэн тэр өдөр бол одоо хорвоо төрсөн хүн болгоно өвддөм байна, өтөлдөм байна, үхдэм байна. Тэгээд төрөх гэж их зовдөм байна. Энэ зовлонгийн дөрвөн далаа төрсөн л бол энэ бүхний туулдаг юм байна. Тэгвэл энэ зовлонд хорвоодор миний хайртай дуртай бүх хүмүүс ингэж ийм зовлон туул. Би ч гэсэн бас ингэж туулж явах юм байна. Тэгвэл энэ хизээч өвдөхгүй, өдлөхгүй, өөхөхгүй тийм ээ. Дахиж одоо төрхийн зовлон эдлэхгүй тийм мөнхийн амар амгалан шат байх хэрэгтэй гэдгийг тэрийг хайж болохоор шийдээд 29 настайдаа гэрээс гарсан байдаг. Энэ агуу хүний сэтгэлд бол үнэхээр агуу бурхан болох хувьтай хүний сэтгэл үүсэх ёстой. Тэгээ гайхамшигтай одоо хүсэл тэмүүлэл бий болсон. Тэгээд тэр гэрээс гараад мэдээж одоо 29 нас хүртэл гэрт амьдрах үедээ сурч судалсан тэр ведийн сургаал ном тэр энтхийн бүх эрдэм ухааныг 10 ухааныг бүгдийг судалж төгс болгосон агуу хүмүүр зөвхөн одоо онол үзэх төдийхнөр шашны зан үйлх төдийхнөр гал тагсан тахил жинсрэг тагсан төдийхнөр одоо гэгэрэл ариуцалд хөрөхгүй гэдгийг ойлгож байсан учраас гэрээс гараад лам хувраг болж одоо бяцлал шамдаж эхэлсэн. Яагтвэл гэгэрэл ариуцалд хүрэхин тулд сэтгэл оюунаа удирдах сурах хэрэгтэй. Сэтгэл оюунд асуудал байгаа. Сэтгэлээл 100% намхруулж цэвэрлэж одоо сэтгэлийнхээ эзэн болохгүй бол тэр сэтгэлийн боол увсаар байх юм бол янз бүрийн үрийг үлдээ тэрний хөлийнхөө өрөө болж хүн өөрөө зовсоор яваа гэж ойлгосон байгаа. Тэгээ гэрээс гараад бол бяцлал шамдсан. Алар калам, уддакрам гэмэх хоёр гайхамшигтай арштай уулзсан. Тэр аршуудтай уулзаад 7 дахь бол 8 дахь самадыг. Тэгэхээр энэ самади гэдэг үг маань өөрөө самадиг гүн төвлөрөл гэсэн юм байна. Анхаарлаа нийгэмдэр ингээд төвлөрүүлээд ялангуяа энэ алар калам, уддакрам бүдэр хоёртой энэ хийсэн 7 дахь игээд 8 дахь самади. ертөнцийн самади хүний өөрийнхөө сэтгэлийг төвлөрүүлээ гэхэд төвлөрүүлж болох хамгийн эцсийн шатанд хүртэл одоо хүрсэн байна. Тэгэхээр самадиг нь эхний одоо 4 шат байдаг. Эхний 4 шат нь бол самади 1 дахь шат, 2 дахь, 3 4 гэдэг энэ шатнууд голдуу бие сэтгэл хоёрыг хамтдаа ажиллаж байж одоо биений амар амгалан сэтгэлийн амар амгалан хоёрыг ингэж хослолж байж энэ төвлөрлийн үйл ажиллагаа явагддаг. 5-аас дээшээ самадид болоод ирэхээр сэтгэлийн төвлөрөх хүч нь асар хүчтэй болоод ирэхлээр биеинд ямар нэг биетэй холбоотой байгаад тэр сэтгэлийн төвлөрөлтөй холбоотой биеинд үүсэж байгаа тэр баяр баясгал, тэр үүсэж байгаа тэр амар амгалан бас сэтгэлийн одоо амар амгалан сэтгэлийн тэр өсөж байгаа төвлөрөлд саад болдог учраас биеийг орхиод биегүүгээр өөрөө дангаараа бол сэтгэл оюун оршиж тэгээд сэтгэл оюун дангаараа оршоод ирэхлээр тэр төвлөрөл нь одоо цаашаа хөгжсөөр байгаа. Дахиад 4 самади явдаг. Тэгээд 8 дахь самадид хөрөхөд бол тэгээд энэ 8 дахь самадид энэ 8 самадид төвлөрүүлснээр яадаг вөхөр эхнээс 4 дахь самади хүртэл одоо орсон гүн төвлөрөл орсон хүн яадаг вөхөр брахман ертөнцид төрдөг. Ер нь өглөг тэргүүт нь буян үйлснээр 5 сахил 8 сахил самад одоо энэ сахилын ёсыг ёс суртахууныг барьснаар бол одоо буян тэргүүт үйлснээр бол тэнгэрийн жаргал 6 тэнгэрийн оронд төрдөг. Тэнд хэдэн сая жилээр бол амьдардаг бол самади анапанас болох ч юм уу одоо ингэ төвлөрөл хийгээд ирэхлээр энэ үг бол одоо брахман ертөнцид төрдөг. Брахман ертөнцид 4 самадигийн шат байгаа. Энэ биетэй брахман ертөнц бол 4 давхар байдаг. Энэ 4 самадигийн 4-4-ийн 4-4 нэгтэй 16 давхар одоо энэ брахман ертөнцид
аль самадид хүрсэн тэр самадигаа орчиндөө төрнө. Тэгэхдээ тэр самадийнхаа нэгдүгээр самадид орохдоо тэр самадыг хэр удаан хугацаанд төвлөрүүлж чадсан, хөгжүүлж чадсан тэр хэмжээгээр тэр 11-р самадыг нь төрдөг Брахмын ертөнцийн 4 өөр орчинд бол 4 өөр орчинд бол төрлөө. Харин 5-аас дээшх самадыг болоод ирэхлээр бол энэ бийгүү нөгөө сэтгэл бие салаад ингээд бие дангаараа төвлөрөөд оршиж эхэлдэг учраас тэрний үр дагавраар төрөхдөө бийгүү Брахма ертөнцид төрдөг. Тэгээд хамгийн 8 дахь самад бол Брахма ертөнцид төрдөг юм байна. Брахма ертөнцид ер нь самадыг шатнаар ороод ирэхлээр голдуу тэрний үр дүнд хэдэн галвын турш самадыг жаргалд омбож амьдардаг. Харин ингээд одоо тэгэхээр энэ Аларкалам, Уттаграм Бодор хоёроос заалгасан самадыг бол дандаа энэ гадны ямар нэгэн зүйл дээр анхаарал төвлөрүүлсэн. Төвлөрөл нь гадны ямар нэгэн одоо тус туулаар төвлөрүүлсэн самадын зүйл байдаг учраас тэр сэтгэлийн өнгөн тэрний үр дүнд сэтгэлийн өнгөн хэсэг бол маш сайхан цэвэршиж тэнд бол одоо маш сайхан амар амгалан өөр илэрхийлэн гайхамшигтай юм мэдэрдэг учраас явдаг. Тэгэхдээ тэр одоо бодисатвын нэг гайхамшигтай чадвар яадаг. Ялангуяа тэр 8 дахь самадад хүрсэн хүн шиг чадвар юу байдаг вэхээр сэтгэлийн өнгөн хэсэг маш сайхан цэвэршиж сэтгэлийн өнгөн хэсэг ямар нэгэн одоо үйл явдал байхгүй ямар ч хэрэггүй болж байгааг бол ойлгодог. Харин сэтгэлийн гүнд одоо олон тоотолч олон төрөл авч ингэж явж явах үед сэтгэлдээ үүсгэсэн бүх үйлдэлүүд нь одоо ингээ файл мэтэр хадгалагдаж сэтгэлийн гүнд үйл явдал ингээ дарагдсан явж байдаг. Тэрийг бол устгах чадахгүй тэрлүү яаж нэвтрэхээ мэдэхгүй байгаагаа бол энэ 8 самадад төрсэн хүмүүс бол мэдэрдэг юм аа. Бодисод бол мэдээж энэс бол мэдэрч байгаа. Тэгэхээр гэрээс гараад тэр бяцлал хийсээр байгаад ялангуяа энэ самадын бяцлал хийгээд эхлэн гут заалаад эхлэн гут тэр тооцоочгүй 4 галуу гэхэд 100,000 галын өмнө анх Дэвэнгар бурхантай уулзахдаа тэр шатанд төрсэн хүн байсан. Тэгээд дараа нэг тэр олон төрөл авч ингэж бодисодын төрлөө авч олон төрөл явж явах үед ихэнх төрлүүдтэй хар хүний амьдралаар амьдарч байгаад орхиод одоо ойд одоо бяцлал хийж аршин ёсоор бяцлал хийж амьдардаг байсан. Тэр үед дандаа энэ ертөнцийн самадын сая мэдээд байгаа тэр Уттаграм Бодор Аларкалам эдний самадын бол ертөнцийн самадын юм. Ертөнцийн самадын гэдэг нь тэрний өөр дөөрөөр энэ 31 ертөнцийн нээшээгээ энэ Брахмын ертөнц хийгээд бийгүү Брахмын ертөнц төрдөг л болохоос биш тэр энэ ертөнцөөс гэтлэх самадын бас биш юм аа. Тэгэхээр ийм үр дүнд одоо хөрсөн энэ төвлөрөл гадны зүйлээр төвлөрчээсэн учраас энэ самадын төрдөг. Тэгэхээр гэвч сэтгэлийн гүнд заргасан үйл явдал устгахгүй байгааг бол энэ хүмүүс бол мэдэрдэг. Бодисод бол бүр мэдэрч байгаа. Тэгээд энэ шатанд 7 дахь самадыг төрөөд одоо тэр ашаасаа асуусан. Би одоо ингээд таны хөрлөө. Одоо сэтгэлийн өнгөөс маш сайхан боллоо. Гэвч сэтгэлийн гүнд байгаа үйл явдал бол огт ирлаагүй байна. Тэр үеийн үр сэтгэлийн гүнд орогдсон хэр уртаг арилаагүй байгаа тохиолдолд тэрний үр дагавраар дахиад цаашаа төрөл одоо өргөжлөх нь тодорхой байна. Тэгэхээр би төрөх, өвдөх, хөдлөх, өөх зовлонгийн далаагаас салаагүй байна. Тэгэхээр би өөрийгөө гэрсэн гэж хэлж болохгүй байна. Та энийг арил гаргах зам чанд байна вэ? Тэр одоо 7 дахь самад хүрсэн арш бол би одоо хүртэл өөрийнхөө хүрсэн юм чам заасан. Тэр сэтгэлийн гүнрүү ордог арга би мэдэхгүй байгаа. Харин дараачийн цатыг заадаг тэр аршиг зааж өгөө тэр дарштаар очиход 8 дахь самадыг заалгасан. 8 дахь самадыг заалгаад бас эргээ харахад сэтгэлийн гүнрүү орж нэвтрэхгүй байсан. Тэгээд 8 дахь самадыг хүрсэн аршаас асуухад бас мөн өмнөх адил айлыг байсан. Тэгэхээр энэ үед л самадын бяцлаглалын хамгийн оргил шатанд төрөөхөд одоо төгс гэгэрэлд хүрээгүй байсан учраас одоо хан хүү цаашаа аяллаа өргөжлөөд тэр үеийн энтхийн ялангуяа жин шашныхны одоо гол одоо орнотолдог зүйл бол бие зовох хэрэгтэй. Тэр хүмүүс ч гэсэн бас самадын тэр шатанд хүрээд одоо тэр цаашаага сэтгэлийн гүнд бол үйл явдал устаагүй байна гэдгийг бол мэдчихсэн байх нь шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүгээр нэг хоосон одоо шашны урсгал бий болдоггүй. Эртний энтэгт бол үнэхээр одоо хэлсэн бол хэлснээ хийгээд хийчээд одоо тэр сургууль намын айлдаг. Тэгээд тэр сургууль намын дээр үндэслсэн одоо шашны урсгалууд бий болдог. Хинд шашны бол 6 урсгал байсан. Жэний бол бас нэлээд олон урсгал байсан. Тэгэхээр жэний урсгалууд нь бол голдуу тэр сэтгэлийн гүнд байгаа үйлээр устгахын тулд бие зовоох хэрэгтэй. Бие зовоох нь хатуужид үйлдвэл бие зовн шанална. Энэ шаналлахад сэтгэлийн гүнд байсан чиний хамаг зовоос үйл явдал гарч ирдэг. Тэгснээр тэрийг устгаж болдог гэсэн ийм онол байсан. Тэгээ одоо энэ тухайн үедээ тэр самадын бяцлаглалын оргил хөрсөн энтхэн оюун ухааны хөгжлийн оргил шатыг хийж үзээд гэгэрэлд хүрч чадаагүй байгаа учраас одоо хан хүүд бол тэр жээнүүдийн тэр тухайн үеийн тэр ажлын дагуу тэрийг хийж өсгөхөөс өөр аргагүй байсан. Тэгээд 6 жил тэр хатуужлыг өөрөөр хэлбэл энэ бурхан одоо гэрээс гарахдаа энэ хүн одоо шууд одоо бяцлал хийгээд эхлэн гутаа за би бүх юмыг хаяад бяцлал хийгээд гэгэрэн гэж явна гэж бас утгагүй.
утга учир дутуу. Ягаад гэвэл бяцлаглал хийж гэгэрнэ гэдэг бол тийм амархан биш. Явж байгаа шантарангуут эргээд яадаг хөр одоо энэ гэр бүлтэй хүүхдтэй их нэртэй сайхан амьдарч байгаа юм шиг сайхан амьдарч байгаа юм шиг би юм дотоо орхио явцсан юм шиг санагдаад эргээд одоо хар хүний амьдрал руу буцах юм шантар тохиол гардаа. Тиймэр бурхан нь бол яаж яах вэ? Үлгэрлж штэ. Эхлээд хар хүний амьдралаар аймаа 29 нас хүртлээр гэр бүлийн амьдралаа өр хүүхдтэй болоод тэгээд тэр бүхнийг орхиод гэрээс гараад ингээд лам бол хуур гэваа. Тэгээд тэр үеийн бүх бяцлаглалаа тэгж үзэж байна. Тэр үеийн бие зовоох бяцлаглалыг хүртэл одоо хатуужлыг бол 6 жил хийсэн. 6 жил хийх үедээ бол одоо энэ бодисодов шиг тэгж өөрийгөө зовоожсон тэгж яасан хүн өөр бол байгаагүй. Тэгээд ингэж 6 жилийн дараа сүүлдээ бол одоо ингээд тэр бодисодын тэр гаймштай үзэсгэлэнтэй бие лагшин бүр хав хар болоод арьс мэс нь одоо бие нь бол турсан хоол идэхгүй олон сар жилээр бяцлахсан учраас бүр сүүлдээ бүр ингэж одоо ямар ч одоо бие нь арг яссан мэт болж тэгээ явахдаа явж чадахгүй унах мэтэр тэгэхээр ер нь одоо сүүлд яасан гэхээр энэ матер үргэлж өгөх нь тодорхой болж ирсэн. Тэгэхээр өгчүүл одоо яах вэ? Энэ эрдэнэт хүний биеийг болоод гэгэрх ёстой байдаг. Энэ биеийг ашиглах ёстой болохоос биш. Энэ биеийг одоо туйлдуулж байгаад өгчүүл тэгээд одоо энэ гэгэрл хүсэл тэмэрлэн алга болчихно. Тийм учраас санхүү тэр үед одоо бодлогошин суусан. Одоо ингээд тэр үеийн энтхийн бүх аргуудыг хэрэгжилж үзлээ. Бяцлаглалын оюун гэгэрлийн одоо бүх одоо оюуны өргөлд төрөх бүх аргыг туршиж үзээд гэгэрл төрч чадсангүй. Тэгээд сэтгэлийн гүнийг ажилласан 6 жилийн өмнө байсан сэтгэлийн гүнд байсан үеийн өр сэтгэлийн гүндээс хэр буртгууд нь бол харин 6 жил өөрийгөө зовоосаар хагаад илүү дахиад нэг туушрлал явсан учраас илүү их улам нэмэгдсэн байсан. Устдах үедийг бол улам нэмэгдсэн байсан. Тэгээд энэ бол гэгэрх биш арга байна шин байна гэдгийг ойлгож ухаарад тэгээд одоо туйлд нь ингээд сууж байх үедээ одоо ер нь цаг нь болохоор юм гарч ирдэг гэдэг. Тэр олон одоо төрөлдөө анапана бишнэ бяцлал хийж ирсэн хүн бага наснда бол тэрийг хийж эхэлсэн байдаг. 5 настай байх үедээ хаврын тариалтын үеэр тийм ээ тэр нэг тариан талбайд захт байсан модны доор суугаад 5 настай байхад анапана бяцлал хийж ирснийг бол анх удаа сонссон. Одоо хүртэл хийж ирсэн бяцлаглууд одоо хүртэл хийж ирсэн хатуужлын тэр бяцлаглууд дандаа биеигээ зовоох сэтгэлийн өнгөн гисхийн одоо зүйл байсан болохоос биш сэтгэлийн гүн рүү нэвтрэх бол огт байгаагүй. Тэгээд энэ үед энэ цаг нь болсон энэ хэцүү байх энэ үед яасан гэхээр цаг нь болоход тэр анапана бяцлал бишнэ бяцлалын аргыг аянда өөрлөн хөтөлж эхэлсэн. Тэр 5 настай байх үедээ анапана бяцлал хийжсэн. Анапана гэдэг чинь юу гэхээр анапана гэсэн хоёрыг байгаа. Ана гэдэг хамраар орох юмсгал, пана гэдэг гарах юмсгал. Тэр үед тэр жоохон буцсан хөө 5 настай байхдаа амаа жимээгээд амаараа юмсгалахгүй хамраараа юмсгалаад хамрын нэрийн тойрон төвлөрөөд хамраар орж байгаа юмсгалыг бодит амьсгал гарч байгаа юмсгалыг анхаарал энийг алдахгүй удаан төвлөрсөн. Энэ нь болохоор энэ анх удаага дандаа гадагшаад гадны зүйл анхаарал төвлөрүүлж бяцлаж хийсэн бол одоо анх удаа өөрлөгөө хандаж энийг санангуудаа ханхүү бол ойлгосон. Энэ гэгэрэл хөрөх юм байна. Анапана бяцлал хийхээр амьсгал мэдрэгдэн бол биений мэдрэмж мэдрэгдэн. Биений мэдрэмж мэдрэгдэн гэдэг чинь сэтгэлийн гүнд байгаа үеийн өр сэтгэлийн гүнд хоригдсон үеийн өр дандаа биенд мэдрэмж болж илэрч байдаг. Та бидний биенд байнга заримдаа халуун хүүтэн загтнаал өвдөл янз бүрийн мэдрэмж байгаа шалтгаангүй үүсэж байгаа биш. Байнга сэтгэлийн гүнд байсан үеийн өрөө дандаа биенд мэдрэмж болж илэрч. Тэгэхээр анапаныг хөтлөвл анапан цаашаа бишнаар хөтлөх юм байна, мэдрэмжийг хөтлөх юм байна. Ингээд сэтгэлийн гүнээр нэвтэрч болох юм байна гэдгийг бол ханхүү тэр дорно ойлгож ухаарад энэ гайхамшигтай сайхан бяцлаглалыгаа гаднаас хайх биш. Энэ монголчууд ирдэг. Айлаас ирэхээр авдраа авах. Асуудлыг гаднаас юм асууж өөрлөгөө хандангууд учир болдог гэдгийг нь бол ойлгосон юм аа. Бурхан багш одоо ханхүү тэр үед одоо ингэж энэ шинэ бяцлаглалын арга торч үсгээр шийдсэн. Шийдэхэд одоо ийм одоо ядарсан явж чадахгүй байгаа ийм байдалтайгаа биеийн ийм сул дорой байх юм бол энэ гайхамшигтай бяцлаглалыг хийхэд бол эрч хүч энерги хэрэгтэй. Ер нь одоо оюуны ажил гэдэг бол бас эрч хүч нарийн одоо эрч хүчийг шаарддаг ажил байгаа. Тэгэхээр бол бие хүчтэй байх хэрэгтэй. Бие хоол унддсан бат бөх байх хэрэгтэй. Тэгээд бол бадар аягаар бадарчилж бол эхэлсэн. Тэгтэл бол тэр одоо 5 шавь нь бол тэр үеийн тэр нэг биеийн хатуужил хийж ижил гэгэрэл хүн гэдэг юм. Матуу хатуу итгэсэн байсан учраас тэр хүний ханхүү тэр бэрхшээл хатуужлаа орхиод одоо ингээд хоол идэж эхлэхэд нь бол одоо ингээд энэ хүн шантарлаа. Энэ хүн гэгэрхээс өнгөрлөө гэдэг 5 шавь нь орхиод яваад өгсөн. Энэ ч одоо сайн болсон. Яг тэгвэл дараагийн энэ бяцлаглалыг хийхэд бол ганцаараа байх хэрэгтэй. Ямар нэгэн гадны хүн саад болохгүй байх хэрэгтэй. Тийм учраас бурхан багш одоо ханхүү ингээд бадарчилж одоо тухайн өрөөвөлө тосгоноор бадарчил нь яваад хоол унд идээд ингэж одоо явж тэгээд анапана бяцлаглаа. Тэр одоо өөрийн 6 жил хатуу жил үлдсэн одоо Бодгаягийн тэр ойролцоо байгаа одоо Дөнгөш шуурыг хэм агуунаас гараад
залран яваад тэр одоо нэрэн жанаа голын иргэн дээр байгаа өрөөл тосхны тэр одоо Сужатагийн тэр одоо тархиж байсан модны дор сууж Анапана бяцлал 14 хоног Анапана бяцлалаа хийсэн. Анапана бяцлалаа хийгээд яг өөрлөөгөө хандсан өөрийнхөө амьсгалыг ажиглаж агаад тэгээ энэ төвлөрөл нь 14 өнөөдөр зөв самаатыг төгс төгөлдөр болгосон. Самаатыг 4 дахь шатанд хүрсэн. Тэгээд тэр одоо 14 хоног дараа нь одоо бяцлал хийгээд дараа нь одоо ингээд тэр модны доор модны доор хөвтөж жоохон төр амрах үедээ бол дараа нь 5 зүүдэлсэн. Тэр нь бол бурхны бол их 5 зүүд нэрээр алдарсан. Энэ нь бол ирээдүйд бурхан үнэхээр гэгэрэлд хүрэх юм байна гэдгийг зогссон. Одоо гэгэрэлд хүрэхэд бидийхэл энэ бурхны одоо энэ заасан гайхамшигтай энэ хүн төрлөخت нь энтхийн оюун санааны хөгжлийн оргиллыг хөгжилсэн тэр үеийн одоо гайхамшигтай цаг үед бас шинэ нэгэн одоо бяцлалын аргыг нээсэн. Хүн төрлөختөнд нирваны хаалгыг нээсэн. Мөнхийн амраа болон хаасан шинэ нээсэн бяцлалыг нээж бурхан болон өөрөө гэгэрээд тэр сургаал ном дэлхийд даяар түгэнд илэрхийг бол төлөвлөсөн энэ сайхан гайхамшигтай 5 зүүд байсан. Тэгээд одоо дараачийн вившна бяцлалдаа орохоор ингээ бэлэн байж байгаа үед нь бол одоо Сужата гэдэг өрөөл тосхны одоо тэргүүн баяны охин бол одоо маш сайхан үзэсгэлэнтэй, маш сайхан үржил шимтэй сайхан гэр химээх хоолыг бурхан багш авчиж барьсан. Тэр хоолыг зооглоод тэр хоолоос асар их эрч хүчийг олоод тэгээ тэр өрөөл одоогоос явж одоо нэрэн занаа голыг гатлаад тэр Бодгаягийн удаагийн байгаа. Яагаад гэвэл энэ бурхан болон гэгэрнэ гэдэг бол асар их амаргүй зүйл. Дээрээс нь бурхан болон гэгэрх үед бол асар их эрч хүчийн одоо энэ ертөнцийн одоо таталцлын эсрэг бол асар том тэмцлийн одоо үйл явдал явагддаг учраас тэрийг нь даах газар бол газар сайгүй байдаггүй. Тэр газар бол зөвхөн тэр одоо бодмодны доор тэр өрөөлын Бодгаяад байгаа тэр бодмодны доор тэр газар л өнгөрсөн удаа ирээдүйн бүх бурхтын гэгэрдэг тэр газар юм аа. Тэр газрыг бол энэ дэлхийн хүүс гэж нэрлэдэг. Тэр газар л энэ их агуу их эсрэг сөрөг хүчний тэмцэл гэгэрэлт хөргөн гэдэг бол эсрэг сөрөг хоёулынгийн устгаж ээж энэ ертөнцөөс салдаг. Оргил сансарт одоо сансарлуу хөлөх ингээд одоо пуужин харуулхад нисэхэд ямар их хүч хэрглэж тэрэлтийн хүч хэрглэж тэр хөлөг одоо чөлөөтэй сансарт тийм ээ одоо ямар ч одоо жингүүдлийн тэр орчинд очиж гэнэ үү яг тэрнтэй адилхан бурхныг энэ ертөнцийн татж байгаа энэ таталцлын хүчээс ингэж салахад бол асар их эрч хүч энерги нь хоригдол болж эсрэг сөрөгийн тэмцэл болдог газар учраас тэр эмчилийг даах газар нь бол тэр Бодгаягаас өрөөл Бодгаягийн тэр өрөөл одоо бодмодны тэр одоо бурхан багш суусан тэр очир суудлаас өрөөл газар байхгүй учраас тэр газар руу бурхан өөрөө заларч ирсэн. Тэр газар суугаад энэ шиний 15 одоо бяцлал суугаад шиний 14-ний оройд бяцлал суугаад тэгээд Анапана бяцлал чинь өөрөө цаашаа хөтлөж вившна бяцлалыг эхлүүлдэг. Бүхэл биеэр үүссэн амьсгал ажиллаж байтал энэ зайн дээр мэдрэмж мэдэрдээд эхэлдэг. Тэр мэдрэмжийг мэдрэж эхэлж байтал бүхэл биеийн амьсгал авах бүхэл биеэр амьсгал одоо мэдрэмж тараад амьсгал гаргахад бол бүхэл биеэр амьдрал биеийн мэдрэмж нэгэн хоронд бол мэдрэгддэг юм чадвартай болоод эхэлдэг. Тэгэхээр бол одоо тэр бодмодын доор суугаад тэр бодмодын доороо энэ Анапана бяцлалаа 14 хийсэн төвлөрөл дээр тулгуурлаад вившна бяцлалыг хийж нэгэн одоо 24 цагийн дотор бол өглөө шинэ 15-ны өглөө нар мандахад бол бурхны хотыг болон гэгэрч сэтгэлийн гүнд хөөлийн үрийг бол энэ төгс зөв самаадын ертөнцөөс гэтлэх самаадын дээр тулгуурлаад Анапана бяцлалаар тулгуурлаад вившна бяцлал хийж бэлгүүнээ өсгсээр бэлгүүний хүчээр сэтгэлийн гүнд хөлийг устгадаг. Яг тэгвэл сэтгэлийн гүнд өстө там, бэрд, адгуус, асуур тэгээд дээрэс нь 6 хүн, дээрэс нь 6 тэнгэрийн орн, дээрэс нь 16 давхар барахмаа, биетэй барахмаа, биегөө 4 барахмаа, эдээ 31 ертөнцид төрөх үүлийн өрүүдийн цуглуулга тэнд байгаа учраас сайхан муухай олон төрлийн үйлүүдийн цуглуулга байгаа учраас тэр бүхнийг одоо бэлгүүнийг би зовлон, анича мөнх ус гэсэн бэлгүүнээр, зовлон гэсэн бэлгүүнээр, би гэх юм алга гэсэн. Энэ бие биш, энэ бие минийх биш. Тэгвэл энэ биенд мэдрэгч байгаа мэдрэмж бие биш, энэ мэдрэмж минийх биш. Энэ биеийг мэдрээд байгаа сэтгэл бие биш, сэтгэлд үсэж байгаа зүйлийг мэдэрч байгаа бие биш гэдгийг ойлгож авах энэ хурц бэлгүүнийг үүсгэнгүүт сэтгэлд байсан. Яг тэр бүх үйлүүд яг одоо хүртэл хадгалагдаад байсан байхаар би гэсэн ойлголт байсан учраас би мэдэрч जैन, би гэсэн ойлголт байхаар энэ бүх үйл өрөөдийг хадгалагдаад зурдалтаа тарагдаад яваад байгаа. Би гэсэн ойлголт байхгүй бол хоосон чанарыг ойлгонгот би өөрөө байхгүй юм чинь тэрэнд мэдгэж байгаа мэдрэмж өөрөө амьд автоматар устдаг. Тэгснээр үйл өрөөд устдаг.
ийм гайхамшигтай. Тэр ийм л гайхамшиг олж бол бурхны үдэг болон гэгэрч одоо тэр одоогоос 2600 жилийн өмнө хүн төрлөختөнд тэр үеийн энтхийн одоо оюун санааны оргил болсон гайхамшигтай оронд тэр үеийн одоо бяцлал самаадыг оргил болсон тэр гайхамшигтай үед бол дахин шин одоо самаадыг нь 9 дэх шат байлгаад 8 шат 9 дэх самаадыг шатыг Нирода самаадыг бат гэдэг нээж хүн төрлөختөнд гайхамшигтай нирваны хаал урд нь бол самаад бяцлал хийгээд одоо буян хийснээр сахил сахиснараа буян хийснээр Тэнгэрлэг орны хаалгыг нээдэг байсан. Мөн самаад бяцлал хийгээд одоо дөрвөн самаад эхний дөрвөн самаадыгаар биетэй бархам ертөнцийн хаалгыг нээдэг байсан. А 5-аас дээш самаад бяцлал хийгээд биегүй бархам ертөнцийн хаалгыг нээж байсан бол бурхан хүн төрлөختөнд нирваны хаалгыг нээж гисэн. Энэ урдын төгжүүлжсэн энэ Тэнгэрийн оронд нүгэлтэй үлээгээд там төрөх ч юм уу. Буян хийснээр Тэнгэр оронд төрөх ч юм уу. Самаадын бяцлал хийгээд биетэй бархам ертөнцийн төрөх ч юм уу. Одоо 5-аас дээшээ самаадын хөгжүүлээд биегүй бархам ертөнцийн төрлөөч гэсэн хэдэн галуун турш хэдэн амьдралж гэсэн тодорхой хугацааны дараа тэр бүлэхөр нь устж дуусахад дахиад сэтгэлийн гүнээс үйл өөр гарч ирээд дахиад доошоогоо төрөл өхлийн энэ хорвоо гэдэг эргэлдэх гэсэн үг шүү дээ. Эргэлдэх энэ процесс бол цаашдаа үргэлжтэйгээ. Харин випашна бяцлал хийхээр энэ бүх энэ 31 давхарх ертөнцийн хүрдэнд төрөлх чамайг хөтлөөлөх тэр үйл өрүүдийг тэр бүх хэрэг бүртгийг арилгаад дуустдаг учраас тэр бүх төрлөө төрх үйл өөр алгуулад энэ ертөнцийн хүлээсээ салж одоо мөнхийн амраан болоо. Мөнхийн аз жаргал, мөнхийн одоо баясгалд омбодог ийм гайхамшигтай шатыг бол хүн төрлөختөнд нээж өгсөн. Энэ бол энэ энтхэн арт түмний агуу энэ хөвгүүний хүн төрлөختөнд өгсөн гайхамшигтай бэлэг байсан юм. Энэ нь бол хүн төрлөختний төвхөнд энэ бурхан гэдэг хүн агуу их супер сайентист байсныг гэрчилнэ. Ямар нэгэн шашин бий болгаагүй энэ хүн төрлөختөнд сэтгэлийнхээ хэрэг угаах аргыг л зааж өгсөн юм аа. Тэгэхээр энэ бурхан бол хүн төрлөختөнд ийм гайхамшигтай шинжлэх ухааны одоо үндэслэлтэй хэн ч гэсэн ялгаагүй та хиндүү байна уу, лал байна уу, христ байна уу ямар шашинд байсан ялгаагүй хүн төрлөختөнд бурханы нээсэн зүйл юу гэхээр бид нар биенийх угааж мэдчихээ сэтгэлийн хэрэг угааж мэдэхгүй байгаа. Хүн төрлөختөнд сэтгэлийнхэн хэрэг угаагаад зөвхөн өнгөцгийн угаагах шиг бүр өнгөрсөн удаа ирээдүйд одоо олон мянган сая төрөл давхраас бүх үйл бүх хэрэг арилгаад тэр ямар сэтгэлийн хэрэггүй болох тийм гайхамшигтай аргыг нээсэн супер сайентист. Өөрөөр орчин үеийн шинжлэх ухаанч гэсэн бид савн шампун ашиглаад биений хэрэг угаахыг аргыг бол орчин шинжлэх ухаан зааж өгсөн байна. Ингэж биеинд үүссэн нэн густах аргыг зааж өгсөн байна. Гэвч сэтгэлийн хэрэг угаадаг, сэтгэлд үүссэн стресс хямралыг, сэтгэлд үүссэн хэрэг арилгадаг аргыг орчин шинжлэх ухаан хичнээн хөгжсөн ч гэсэн нээж чадаагүй. Тэгэхээр одоо 2600 жилийн өмнө энэ гайхамшигтай мундаг хүн нүдэн анц суугаад, өөрлөг харж сууж агаад гадны ямар нэгэн юунд хөшөлгөхгүйгээр өөрийнхөө сэтгэлийг одоо өөрлөг хандсан энэ анапана бяцлал хийж агаад сэтгэлийн хэрэг өчгөө арилгах тэр гайхамшигтай аргыг хүн төрлөختөнд нээж өгсөн нь одоо хүн төрлөختөнд энэ хүний өгсөн гайхамшигтай их бэлэг юм аа. Одоо тэгээд хамгийн гайхамшигтай нь энэ сайхан хүн төрлөختний энэ бурхны хүн төрлөختөнд заасан энэ гайхамшигтай бяцлал нь одоо хүртэл цэвэр ариунаар хадгалагдаж ирсэн гайхамшигтай юм аа. За ингээд энэ бурхны хотгийг олон гэгэрч хүн төрлөختөнд тухайн үед энтэгт байгаагүй самади бяцлалын 9 дэх шатыг нээж хүн төрлөختөнд нирваны хаалгыг нээсэн энэ гайхамшигтай бяцлалыг нээж болсон энэ хүн маань биеэрээ өөрөө бурхан болон гэгэрч өөрөө дахиж хизээж төрөхгүй, өвдөхгүй, өтлөхгүй. Тийм ээ? Одоо зовлонгийн дөрөв тал дахиж хизээж автахгүй. Ийм шатанд хүрсэн, энэ амраан болсон. Энэ хүн маань тэр одоо нирван гэгэрэл хүрснийхаа дараа бол бодмодныхаа эргэн тойронд 749 хоног өнгөрөөгөөд дараа нь одоо Варанасын хотын зөвх одоо анхныхаа 5 шавьтаа уулзсан байдаг. Тэгэхээр хүмүүс ярьдаг анхныхаа 5 шавьтаа уулзаад шууд одоо юуны номын хүрдийг сайтар үүсгэх юм ба судрыг айлдаад тэгэл тэр судрыг айлдангуут одоо хүмүүс шавнэр нь одоо гэгэрсэн шиг гэж хүмүүс ойлгодог. Тийм биш юм. Шавнартайгаа уулзаад тийм ээ өөрийгөө гэгэрэл хүрсэн шалтгаанаа ойлгож ойлгуулаад тэр хүмүүс бол бүгдээр энэ бол одоо бяцлалаас шантарсан тийм ээ гэгэрэл хүрч чадаагүй юм хүн гэж ойлгож байсан хүмүүсийг тэрийг нь зөв ойлгуулад дараа нь тэр хүмүүст одоо гэгэрэл ариуслалт хүргэсэн. Тэр чинь зүгээр нэг судар ном уншиж байгаа гэрэл хүрчээгүй шүү дээ. Тэр хүмүүс тэр дөрвөр сахил сагдаг байсан учраас сахилын асуудал бол асуудалгүй. Тэгээд тэрэн дээр юу хэрэгтэй вэ? Анапана бяцлал хийлгсэн. Анапана бяцлалаар тодорхой хэмжээнд хөтлөөд тэгээ олон төрөлдөө бас бурхантай хамт явж энэ 5 шав анхны 5 шав бол
бурхны урдын цадгийн төвхөн дээр олон гардаг. Олон төрөлтэй бурхан багштай хамт явж исэн, хамт бяцлал хийж исэн, Анапана бяцлал хийж исэн учраас тэгэхээр Анапана бяцлал заангуут олон төрөл хийж исэн. Тэгээд дадал зуршлан хөгжиж гарч иж Анапана төвлөрөл маш хурдан хөгжсөн. Тэгээд тэрэн дээр нь тулгуурлаад бяцлал заасан. Бяцлал заахад бол маш хурдан бол олон төрөлтэй хийж исэн бяцлал сэргэж бяцлал хийсээр одоо дараачийн шатанд хүрэхэд бол бэлэн болсон. Энэ үед нь бурхан багш одоо тэр 101 сарын шинэ 15, Вишак сарын шинэ 15-нд бол тэр одоо өдөрт ер нь одоо 11 бяцлалын үед явдаг шиг өдөр нь бяцлалаа хийгээд оройн номын айлдвар айлддаг. Энэ бас бол бурхны одоо цаг хугацаатай адилхан байдаг. Тэгээд оройн одоо тэр маха одоо Таммачакка Павтана хэмээх судрыг айлдах үед энэ шавнар нь нөгөө Анапана бяцлал хийж төвлөрөл нь одоо төвлөрөл маш сайжирчихсан. Тэр төвлөрөлдөө унтлаад биенийхээ мэдрэмжийг мэдрээд мөнгө хүрсээ ойлгоод тэгээд сэтгэлээ тэгш орших чадвартай байгуулад одоо зөвхөн үеийн үрийг устгах л процесс. Шинээр үүсгэх байлцсан хуучныг нь устгах процесс ингээ явангуут бурхан гайхамшигтай сайхан судрыг айлахад тэр судраас асар их урмыг авч асар их одоо сэтгэл нь баясаж яагаад гэвэл тэр гэгэрлийн амар амгаланд өөрөө биеэр хөрсөн хүн биеэрээ үлгэрлээд би ингэж 4 үннийг 3 талаас 12 талаас ингэж биеэрээ туулж байж бяцлал хийж байж би гэгэрэл хүрсэн юм а гэдэг батал нь өгүүлж байгаа нь хүнд бол асар их урам өгдөг. Энэ хүн гэгэрч болсон юм бол би яагаад болохгүй гэж хажууд гэгэрсэн хүн байгаа тэр. Тэгээд ийм оюу дээрэс нь бурхны нирваны тэр гайхамшигтай энергид автаж тэр сайхан энергиэр гадны сааданд байхгүй болсноор бяцлал хийсээр бол энэ тэр өөр дотроо бяцлал хийж гаднаас сургаал номын судар номыг одоо сонсож тэрнээс сайхан урам авч бяцлал хийсээр бол энэ 5 шаваас хамгийн өдөр бол Кондоны Шротапаны шатанд төрсөн юм аа. Энэ мэтэр энэ бурхны хүн төрлөختөнд заасан олсон одоо гэгэрэл хүрсэн бяцлал нь бол бушна бяцлал юм. Анапана бушна бяцлал юм. А шавн нартай зааж ясан бяцлал нь бол гол гэгэрэл төрөдөг бяцлал нь энэ бяцлалаас. Энийг л 45 жилийн турш хүн уулзсан хүн болгонд заан сургасаар одоо ирсэн юм аа. Тэгэхээр 45 жилийн турш бурхантай уулзаж учирсан хүмүүс бол зарим нь бол одоо судар номын цөөхөн одоо ер нь одоо Анапана бушна бяцлалын тухай цугсхан ойлгуулахоор тэр хооронд одоо Анапана бяцлал нь төвлөрөөд бушна бяцлалын тухай сэрэнгууд ярингууд бушна бяцлал биеэр нь хамаг биеэр нь одоо бүх үеийн талгион болон урсаж чөлөөт урсгал явагдаж үүлийн үрийг араас цуврал устгах процесс биеэрээ мэдрэгдэж тэгээ бэлгэн үсээд тэгээд энэ үүлийн үрийг урсгах процесс маш хурдтай явж явах үед бурхны гайхамшигтай тэр үннийг ойлгуулсан гайхамшигтай цөөхөн гэтгэн шүлгийг хангалттайгаар тэр хүнийг асар их урам өгөөд асар хүчтэй бэлгэн үүснээр бол үүлийн үрийг хормын дотор олон төрөлдөө бурхантай хамт явж бодисодтой хамт явж бяцлал хийж олон төрөлдөө үүлийн үрийг устгасаар байгаад бурхан бодисодтой уулзах энэ бурхантай уулзах үед яадаг вэхээр олон төрөлдөө үйлээр үйлээр нь баг үлдсэн байдаг. А баг үлдсэнс гадна олон төрөлдөө үйлээр устгасаар байгаад төвлөрөл нь хөгжсөн одоо бэлгүүн асар хурц болчихсон байдаг. Учраас хормын дотор бол тэр үлдсэн үйлээрийг устгаж дуусаад гэгэрлийн шатанд хөрч байсан төв бол зөндөө байдаг. Тэгэхээр ингээд бурхан болол ингэж хүн төрлөختөнд уулзсан хүн болгоно одоо шууд ингээд бяцлал номоо шууд альддаггүй. Уулзсан хүний одоо суур одоо юунаас шалтгаалаад хурц ухаантай хүнд бол шууд одоо гол сургаал номоо айлдаа явдаг. А дунд хүнд бол жоохон одоо айлддаг судар нь жоохон нэмэгддэг. А ухаан жоохон тааруу болоод тэр бол улам дэлгэнгүй суур одоо нэг өмнөх одоо сургаал шүлгүүд нь ингээд тайлбарлал нь одоо их болоод тэгээд тэр ухаан хүний сүзэг хүчрэл нэмэгдээд итгэл хүчрэл нэмэгдээд төвлөрөн сайжраад ингээд ороод ирэнгუთ гол бяцлал бол Анапана бушна бяцлалаа зааж 4 үнний сургаалыг энэ дээр давхар айлдахад тэр хүмүүс бол гэгэр зэрэслэн бишэнд хүрч байсан. Ийм л сургаал номыг 45 жилийн турш бурхан айлцсан юм аа. Та бүхэндээ бурханы анхны 50 шавийн хамгийн ахмад нь байсан Кондоны архантын тухай товч төг өгөөлье. Кондоны арханд бурхан багшийг хорвоод анх мэдлэх үед бол 29 настай залуу зурхаач байсан. Тэгээд одоо бурхан багшийн одоо бурханыг одоо мэдлэх үед нь хаана эцэг нь бол тэр их 80 одоо их зурхаачийг авчирч одоо бурхан багшийн бие лагшныг ингэж үзүүлж хөөгийнхээ ирээдүг асуусан. Тэгээд ихэнх зурхаачид бол 2 хуруу гаргасан. Энэ бол хэрвээ гэртээ амьдраад хар хүний амьдралаар амьдрал Чакраварти хаан бол ертөнцийг эзэлсэн хаан болно. А хэрвээ гэрээс гараад хувраг болох юм бол одоо бурхан болно гэгэрнэ гэсэн.
Тэгэхэд Кондоны хамгийн залуу одоо юу зурхаач байсан. Кондоны бол нэг л хуруу гэсэн. Ийм одоо бие лагшинда ийм одоо 32 шинж тэмдэг сууд хүмүүнэ Маха Пурушийн 32 шинж тэмдэгтэй 80 ийм гавьшин айртай ийм хүн бол бурхан болон гэгэрхээс биш энэ одоо хаана болохгүй гэж одоо Кондоны ганцаараа бол ганц хуруу гэж өргөсөн байдаг. Тэгээ Кондоны бол одоо энэ хүн бол ирээдүйд бурхан болон гэгэрнэ. Тэгэхээр тэр бурхан болгон гэгэрх үед нь одоо хажууд нь байж энэ сайсан сургаал намыг сонсож тэр бяцлаглалын хийж бас өөрөө бас гэгэрье гэж бодсон. Тэгээ 29 жил бурхан багш одоо хоруудаар эзнээс хойш ингээд 29 жил Кондоны бол бурхан багшийг гэрээс гаргахыг хүлээгээ суугаадсэн. Тэгж жагаад бурхан багш 29 настай гэрээс гарсан гэдгийг сонсоод одоо бусад нөгөө нэг одоо энэ нөгөө бурханы ирээдүйд одоо бурханы хотыг болон гэгэрнэ гэсэн одоо 8 их зурхаач нарын одоо гэрээр нь очиод уулзах гээд очисон чинь тэд нар бол ихэнх нь бол нас барчихсан. Тэдний хүүхдүүдтэй нь уулзаад одоо ингээд хан хүү гэрээс гарлаа. Бурхан болох замдаа орлоо. Хэдүүлээ хамт явж одоо дагаж очиж үйлчилж байгаад гэгэрх үед нь одоо тэр сайхан бяцлагын заалгач хэдүүлээ бас энэ хүн болж төрсөн төрлөө очир утгатай болгоё гэдэг. Тэгэхэд нь бол тэр одоо зурхаач нарын хүүхдүүдээс бол одоо дөрвөн л хамт явахаар бол нэгдсэн байдаг. Тэгээд тэр дөрвийг дагуулад энэ хан хөвгүүнийг одоо тэр Вэшалид энэ ашуудаар бяцлал заалгаад ингэ явж байхад дагаж явсаар байгаад тэр өрөвэлад ирж уулзсан байгаа. Тэгээд өрөвэлад ирээд бяцлал хийгээд тэгээд хан хүү сүүлдээ хоол идэж эхлэхэд нь бол орхиод явсан. Тэгээд анхан бурхан багш гэгэрэлд хүрчээд ном сургаалаа айлтахаар эрэхт нь бол анх удаа тэр нөгөө эргэлзээтэй байсан бүх 5 тавуулаа эргэлж байсан боловч хамгийн түрүүн Кондоны бурхан багшийн би урд нь та нарт энэ худал ярьж байсан уу гэмэх үгийг хэлэх үед бол Кондоны бол хизээч худал хэлж байгаагүй гэдгийг гэвгэнт одоо санаж тэгээд бурханы айлдж байгаа зүйл рүү анхаарал нь хандаж эхэлсэн. Тэгэхээр энэ хүн гэгэрсэн байж магадгүй юм байна. Тийм ээ, энэ хүн үнэхээр гэгэрлийн замыг олсон байж магадгүй юм байна гэж итгэл бишрэлтэй тэгээд анх бурханы бяцлаглаа заагаад тэгээ анхныхаа тэр номын хүрдгийг судрыг одоо айлтах үед бол Кондоны асар их итгэл бишрэлтэйгээр сонсож дагсан учраас одоо гэгэрлийн шатанд хүрч чадсан. Хүн төрлөختний түүхэнд одоо гэгэрлийн шатанд хүрсэн анхны хүн нь Кондоны болж чадсан юм аа. Гэхдээ Кондоны яагаад ингэж бурханы дэлхийн хүн төрлөختний түүхэнд хамгийн одоо анх одоо бурханы ном сургаалыг сонсож Анапана бишнэ бяцлал хийж Широтапаны шатанд хүрсэн гэгэрлийн анх шатанд хүрсэн анхны хүн болсон байх гэхээр урдын одоо 100 мянган галын өмнө бас бурхантай уулзаад тэр үеийн одоо тэр бурханы сургаал ном дэлгэрэх үед хамгийн анхны шавь нь болж анхуд гэгэрлийн шатанд хүрсэн тэр лам хуургийг хараад би ч гэсэн ирээдүйд ийм болох юмсан гэсэн ёроол тавьсан. Ёроол тавиад одоо бурханд одоо хоол унд өргөж буян хийгээд тэр хүслээ бурханд одоо айлтахад бол бурхан 100 мянган галын дараа чи хорвооно одоо Готон бурхан одоо залрах үед чи тэр чиний хүсэл билж тэр Готон бурханы сургаал намыг сонсож гэгэрсэн хүн төрлөختний анхны хүн чи болно гэж ингэж лүндгэнсэн байдаг. Тэрний дагуу 100 мянган галын турш одоо буян фармига хөжилсээр байгаад энэ төрөлд Кондонийг тэр хүсэл нь биелж энэ хорвоодор одоо гэгэрэл төрсэн анхны хүн болсон төвхтэй. За ингээд бурхан багш Варанаси хотод анхны 50 шавьтай ном сургаалаа айлдаж 5 шавья гэгэрэл шатанд хүргээд дараа нь яш тэргүүтээ 55 архантуудыг гэгэрэл шатанд хүргээд 60 архантуудыг 408 зохис ном сургаалаа айлуулахаар явуулаад дараа нь өрөвэлээд одоо бодгайд иргэн ирж одоо 30 найзыг гэгэрэл шатанд хүргээд дараа нь одоо ах トゥ 3 кашап нарыг тэргүүтээ 1000 лам одоо хувиргуудыг бол гэгэрлийн шатанд төргээд тэндээсээ одоо Бимбисар хаанд одоо хүсэлтийн уламжилсны дагуу хааны уламжилсны дагуу одоо эртний энтхийн Магад улсын нийслэл Ражих хотод заларсан байдаг. Ражих хотод залраад ном сургаал айлдаж эхэлсэн. Тэр үед бурханы одоо тэргүүн шавь болох одоо сүүлд бол бурхан багшийн тэргүүн хоёр шавийн нэг болсон Шарибутар Махамоголон хоёр бол тэр үед Ражих хотод бас амьдарч байсан. Энэ Шарибутар Махамоголон хоёр бол одоо тэр Наландарын их сургуулийн ойролцоох
хоёр тосгонд бол зэрэгэлдээ хоёр тосгонд бол төрсөн. Тэр тосгоны хоёр тэргүүн баяны хүүхдүүд байсан. Тэгээ багаасаа өөрх нь нөхрөлж байсан. Тэгээ багаасаа бол хар хүмүүний амьдралаар амьдрах сонирхолтой учраас хоёулаа гэрээс гарч одоо лам хуураг болсон. Лам хуураг болсон зорилго нь бол яг хөөр энэ хорвоо дээр төрсэн хүн болгонд зовлонгийн дөрвөн талаад байдсан байна. Тэгэхээр зовлон байна. Тэгвэл зовлон ямар ч зовлонгүй болох тийм шат бас байх ёстой. Тэрийг эрэлхийлж явсан. Эрэлхийлж явахдаа голдуу яадаггаар уулзсан учирсан эрдэмтэн мэрэгэн хүмүүсээс бол тэр одоо энэ гэгэрлийн шатанд хүрч болох аргыг замын тухай асууж байсан. Гол одоо тэгэхээр одоо уулзсан хүмүүс бол голдоо философи, хоосон философи ярьж ирсэн болохоос биш. Яг одоо тэрэнд хүрэх аргыг бол мэдэхгүй байхгүй. Тийм учраас хоёулаа бол асар их сэтгэл дундуур байж ирсэн. Тэгээд сүүлдээ бүр одоо ингээ хоёулаа салаад явсан. Салаад явахдаа яг хэн төрүүлж нирваны хүрэх арга замыг олно вэ? Тэр нь нөгөөдөө ирж хэлнэ гэж хэлэхээр тохироод одоо хоёр дэш нь салж явсан. Тэгээд Шарипутра мань тэр үед бол Ражгир хотоор ингэж явж байх үедээ бурхны анхны 50 шавийн нэг болох хамгийн бага нь болох одоо Ашважита арханттай таарсан. Тэгээ Ашважит архантын одоо бадарчилж явж байгаа бие авч явж байгаа байдал, алхаа гიშгэ байдал, анхаарал нь төвлөрсөн явж байгаа байдал, ийш тийшээ харцсан ийш тийшээ одоо тогтохгүй байхгүй тийм ээ. Харц доошоогоо харангаа, бие алхангаа үнэхээр одоо нирваны амгаланд хүрсэн хүн алхаа гიშгэн байж байгаа царай зүснийхэн тийм ээ монголчуудын эртний югаар бол нөөрөндөө галтаа, нүдэндээ цогтоо үнэхээр одоо тийм гэгэрл ариуслалт хүрсэн хүн болох нь одоо бие авч явж байгаа байдлаас нь бол бусад хүмүүсээс бол ялгаатай онцгой байгааг харсан. Тэгээд одоо мэдээж одоо хүн бадарчлаад явж байгаа үед бол шууд очиж хүмүүс бол одоо яриа өдөж уулзах нь бол боломжгүй. Тийм учраас бадарчил дуусаад олсон хоолоо аваад нэг одоо ус мустай юуны газар ойрхон суугаад хоол идэж дуустдаг. Хоол идэж дуусныхаа дараа тэр одоо ойрхон байгаа усанд бол аяг тавга юугаа угаач бол ингэдэг. Тэгэнгүүт нь нөгөө хоол идээд дагаж явж байгаад хоол идээд дуусах үед нь тэр хажууд байгаа горхноос ус авч ирээд одоо тэр ашуужидд өргөөд аяг тавгийг угааж ингэж яачгаад тэгээд ашуужидтай уулзаад таныг харахад бол одоо та анх гэрээс гарсан хуур болсон тэрэл зорилгодоо хөрсөн хүн шиг харагдаж байна. Та бол миний хайж аваа нирваны амгалан бол хөрсөн хүн шиг харагдаж байна. Та тэгэхээр ямар одоо сургаал номыг одоо ямар одоо сургаал номыг дагаж одоо ийм шатанд хөрөв. Таны багш ямар хүн байсан бэ гэж асуухад Ашуужид чи одоо надаар заалгаад яах вэ? Миний багш одоо энэ Ражгир хотын Велован хэд заларч байгаа. Чи надад миний багшаас очиад заалгаа. Би бол саяхан л одоо хуур болсон одоо ийм хүн байна гэхэд тэр одоо би таны одоо сургаал номыг сонсоход итгэл бишрэл асар их үүссэн байна. Та энд байна. Би энд байна. Таны одоо сүсэг бишрэл их байна. Энэ хормын дараа амьдрал яв болохыг би мэдэхгүй. Миний амьдрал дуусч байгаа явж магадгүй. Тийм учраас тантай би уулзлаа. Таны айлдах сургаал номны чинь сүсэг бишрэл асар их байна. Энэ мөчид та товчхон ч гэсэн тийм ээ. Таны одоо багш чинь юу айлцсан? Гэрэл төрөх арга юу? Тэр толгой та товчхон ч гэсэн надад айлдаж өгөөч ээ. Таны товчхон айлцсан тэр зүйлийг би өөрөө бэлгүүнээр одоо задлан тунгааж дэлгэрэнгүй нь ойлгож чаднаа. Тийм учраас та хураангуул нь айлдаж өгнө. Гэхэд одоо Ашуужид аршуул бол хураангуугаар одоо дараах шүлгийг айлдсан байдаг. Тэр нь е дhamma hetu bhava. Хетүнэн тэшанэн татагата аха. Тэшанэн жа ниродха эвэн вади махасавна гэж. Энэ одоо дөрвөн шат шүлгийг бол одоо Ашуужид арханд бол одоо Шарипутрад айлдсан байдаг. Энэ үгийн утга нь юу гэхээр е дhamma энэ сэтгэлд үүсэж байгаа юм бүхэн эсвэл үлийн үр бүхэн сэтгэлийн хөр бүхэн хету бхава очиж шалтгаантай үүсдэг. Хетүнэн тэшанэн татагата аха гэж. Тэр үүсгэж болсон шалтгааныг бурхан багш айлддаг юм аа. Шалтгаан нь ийм шалтгаанаас үүсэж байна. Одоо сэтгэлд үүсэж байгаа юм бүхэн шунлаас үүсэлтэй шалтгаан тэр юм. Хетүн тэшанэн нэродха тэр үүссэн шалтгааныг айлдаад тэр шалтгааныг устгах аргыг бас багш минь айлддаг юм. Тэгэхээр эвэн вади махашрамана. Энэ миний их хувраг их багш маань ийм л сургаалыг айлддаг. Энэ юу хэлж байгаа сэтгэлд үүссэн бидний одоо
бидний сэтгэлд үүссэн үйл өөр хэр уртаг шалтгаантай байдаг. Шалтгаан нь шунал байд юм. Тэр шуналыг нь арил харгыг бурхан багш заадаг. Тийм ээ. Тэр нь бол бяцлагыг анаапан бишнэ бяцлал ярьж шít. Тэгэхээр тийм л сургаалаас илүү зүйлийг багш минь айлддаг юм а гэдэг л хурангуугаар айлтсан гэсэн. Энэ сургаал шүлгийг сонсоод одоо олон төрөлд анаапан бишнэ бяцлал хийжсэн Шари Буддар энэ дөрвөн сургаал шүлгийг сонсоод биеинд нь одоо анаапан бишнэ бяцлал нь үүсэж биеийн чөлөө турсгал явж тийм ээ шалтгаан биеинд мэдрэмж үүсэж байна. Үлийн өрөөр урдын хийсэн үлийн өрөөр биеинд мэдрэмж болж үүсэж байна. Үүсэж байгаа шалтгаан дурлуул үйл өөр нэмэгдэн, дургуутчул бас үйл өөр нэмэгдэн, дурлагчгүй дургуутчихгүй дунд нь тэгш орчвол өөрөө үйл усж байгааг Шари Буддар мэдсэн, ойлгосон, ухаарсан. Тэгэнгუთ бяцлалаа хийсээр тэрч дөрвөн шүлгийг сонсоход дөрвөн шүлгийг Шари Буддар асар хурц бэлгүүнтэй байсан учраас ер нь энгийн хүн бол нэг үгийг хэлэхэд бол нэг л утгаар ойлгох юм. За хурц ухаантай бол 2 юм уу 3 талаас нь задлж ойлгож чадлаа гэхэд Шари Буддар нэгхэн үгийг нэгхэн одоо дойл секундын дотор 16 талаас нь 32 талаас нь 67 талаас нь зэрэг ингэж олон талаас нь нэг сэтгэн бодож задлж ойлгох чадвартай юм. Агуу бэлгүүнтэй хүн байсан учраас энэ бяцлал энэ үгийг сонсоод асар их урамтайгаар сэтгэлийн төвлөрн анаапанагаар төвлөрөөд эсрэг төвлөрөн дээр сэтгэлийн баясгал дээр үлсэн төвлөрөл хөгжсөн дүн дээр бишнэ бяцлал үргэлжилж жилээ турсгал явж бүхэл биеэр биендээ нарийн мэдрэмж урсаж үйл өөр усгаж процесс явагдаж ирсэн. Дээрээс энэ хурц бэлгүүн үүссэн учраас хурц бэлгүүний хүчээр бол 5 бэр адгуус асуур 4 муу заяан төрх үлийн үлдсэн үйл өөрөг бол хормын дотор устгаж энэ дөрвөн шат шүлгийг ашуулжид арханд ярьж одоо айлд дуусгаад бол Шратапаны шатанд хөрч чадсан юм аа. Ийхүү одоо Нирваны амар амгаланд анх удаа мэдэрсэн одоо хүсэж гэрээсээ гарахтаа хайж явсан гэвэл олсон агуу их энэ бэлгүүнтэй энэ Шари Буддар бол удахгүй бурхан багшд очиж уулзаж бурхан багшаас бяцлал намын заалгасаар байгаад 14 хоногийн дотор Архантын хотыг бол ингээ ирсэн. Тэгээд энэ одоо бурхан багш Шари Буддар Махан Моголон гэдэг энэ хоёр одоо мундаг шаваа Шари Буддрыг бол бэлгүүнээр бурханы дараа ордог бурхан багшийн баруун талд байнга суудаг байсан. Махан Моголон бол бэлгүүн ичүүдийн хүчээр бурхан багшийн дараа ордог их мундаг шидтэй лам байсан учраас бурхан багшийн зүүн тал ингээ суудаг. Бурхан багшийн одоо баруун зүүн тал суудаг номын хоёр их жанжин хэмээгдэх болсон. Тэгээд ингэж одоо хувиргуудын дунд 80 их маха Шравакуудын дунд бас оройдон сууж бурхны хоёр тал суудаг баруун галт суудаг ийм их агуу мундаг тухайн үед гэгэрсэн 120 мянган архантууд байсны одоо тэргүүн байсан. Тэгээд дээрэс нь одоо тэр Шравстын тэргүүд хотод бол 5 саяараа гэгэрсэн олон одоо хотогт шавь нарын одоо бас тэргүүн шүтэн болсон энэ гайхамшигтай хүн маань ямар ч одоо тийм одоо сэтгэлийн бардам сэтгэлгүүд их гайхамшигтай хүн байсан гэдэг. Тэгээд орой болгон ингээд одоо амархаар хэвтэх үедээ хувраг ашуужид, арханд ашуужид аль зүгт заларч байгаа вэ гэж одоо хүмүүсээс асуудаг байсан. Тэгээд тэр зүгт одоо баруун зүгт юм уу, зүүн зүгт одоо хаан зүгт байна уу? Тэр зүгт байна, аль зүгт байна гэж сонсоод тэр зүг рүү одоо залбирч мөргөж хүндэл үзүүлээд тэр зүг рүү толгойгоо харуулад тэгээ хөлөө нөгөө тийш харуулж ингэж одоо хэвтэж одоо хажуулж хэвж бие амраадаг байсан гэдэг. Тэгэхээр бол яагаад вэ? Ачиг санаж байна. Одоо хэрэв бурхны дараа ордог юм агуу мундаг юм боллоо ч гэсэн анх номын тухай сургаал номын тухай мэдээ хүргэсэн ойлгуулж ухааруулсан ашуужид арчийг бол архантыг бол хүндгсэндээ тэгж орой болгон тэр зүг ашуужидын арсын зүг бол мөргөн залбирч тэр зүг рүү толгоороо харуулсан хэвтэж амардаг байсан тухай судалдаг болсон байдаг. Энэхүү ашуужид архантаас энэ бурхны ариун номын тухай одоо номын гайхамшигтай хурын тухай сонсож мэдээд одоо гэрэл анх шатанд төрсэн Шари Буддар нь тэндээс очиж Махан Моголонтой уулзаад Махан Моголон холоос харангуйтаа за анд минь чи мөнхийн агшааныг олов уу? Чиний царайч зүс гэрэлтэн гээж байна гэж одоо тэгэхэд тэглээ анд минь би оллоо гэд. Тэгээд тэр ашуужид аршийн архантын айлдсан тэр дөрвөн шат шүлгийг айлдахад Махан Моголон суурин дээр бол одоо Шратапаны шатанд хүрсэн. Тэгээд одоо тэр хамт байсан олон хувргуудад дагуулад лам нарыг дагуулад бурхан багштай очиж уулзсан байдаг. Вэлеван хийдэд бурхан багш Вэлеван хийдэд залар нь лам хувргууд ном сургаал айлдаж энэ агуу их хоёр шавь ирээдүйн их тэргүүн хоёр шавь бол хоёр шавь ирэх ёстой цагийг мэдэж байсан учраас ухт нь хүлээж байсан. Тэгээ холоос одоо тэр хоёр гарч ирэх хараад харж байна уу хувргууд минь миний хоёр тэргүүн шавь нар ирж явна гэж ингэж айлдаж байсан гэдэг.
Тэгээд бурхан багшийн дэргэд ирээд Бэлаван хийдэд одоо бяцлал хийсээр 7 хоногийн дараа бол одоо Маха Монголоо Архантай утыг болон гэрсэн Шарипутр бол одоо 14 хоногийн дараа. Яагаад гэвэл хурц ухаантай хүн бол одоо бэлгүүнийхээ хүнд бол асрыг зөв олон талаас тунгаан бодох тэр чадварынхаа дагуу ажилласаар бол 14 хоногийн зарцуулсан гэдэг. Энийг юугаар жишээлд болдог вэхээр зөвхөн ингээл жирийн одоо хүн нэг газараас нөгөө газар явхад байгаа юмаа гэлс аваад явцдаг бол хаана явхад бэлтгэл хэрэгтэй. Тэр зэрэг айрам хамт явна. Одоо тэр заана хөлгөлн ажил ихтэй хамт бэлтгэл ажил ихтэй байдаг учраас хаана явхад бол цаг хугацаа олдогтой адилхан эгэл хүн бурхны бяцлалыг заасан анафаны бяцлал хийгээд гэгэрд хөрөхөд бол одоо амархан дорн одоо суугаад бяцлалыг гэрдэг бол одоо ана хин Шарипутр шиг Маха Монголон шиг аим агуу буянтай хүнд гэрэл хөрөхөд бол одоо тийм хугацаа бас зарцуулдаг байсан юм аа. Тэгэхээр энэ одоо бурхны дэргэд байж бурхны одоо баруун гарт сууж энэ Шарипутр бол одоо үнэхээр бэлгүүнээр бол гайхамшигтай хосгүй хүн байсан. Ер нь одоо бурхан багш хаяа нэг одоо ялангуяа шиний 15-нд бол шинийн турш ном сургаал айлддаг тийм тохиолдол байдаг байсан. Тэгээд ном сургаал айлдж жагаад одоо ингээ бие нь одоо ядарч энэ гэгэрсэн хүн бол сэтгэл бол ядарна гэж байхгүй. Харин бие бол их эцгээс айсан бие лагшин учраас өдөржин ингэж одоо хөдөлж хэвтэхгүй ингэж байгаад байхаар өдөржин бол бие бол ядардаг. Тэгэхээр бурхан бол хажуулдаж ингэж хэвтэж бие амраадаг байсан. Тэгээд бол сэтгэл нь бол бяцлагынхаа төвшөнд. Тэгээд ингээд хаяаныг ингээд шүнжин сургаал айлдж байгаа тодорхой хэмжээнд ингээд хэвтэж шаардлагатай болох үед бурхан багш одоо Шарипутрыг чи өргөжүүлэгч хэлээд одоо тэгээд явж амардаг байсан. Тэгээд бурхан багшийг эргэн ирэхэд бол Шарипутр яг л бурхан багшийн айлдах байсан зүйл яг дараал нь айлдсан байдаг. Тэгэхээр бол бурхан багшийн одоо энэ тэргүүн Шарипутр бол бэлгүүнээрээ бурханы дараа орсон одон одоо Пали Ганжуур доторх байгаа одоо тэр судрын аймагуд дотор одоо Шарипутрийн одоо айлдсан судрууд их олон байдаг. Ер нь ананд бол бурхан багш нэрээр орсны дараа тэр анхны номын хайлах үйл ажиллагаа болж тэр 84 мянган судрыг нэгээр нь ингэж уншиж 499 тэрэг чэйжлсэн архантууд дээр хинуулж ингэж одоо анхны одоо бурханы ганжирын судруудыг ингэж баталгаажуулж одоо номын чуулган болох үед бол Шарипутр айлдсан байдаг. 84 мянган номын цогцсоос би 82 мянгаыг нь бурхнаас сонссон байлээ. 2 мянгаыг нь бурхны Шарипутр тэргүүтээ архантуудаас сонссон байлээ гэж. Тэгэхээр бол энэ одоо бурхны 84 мянган номын цогцс дотроос бол 82 мянган бурхан багш өөрөө айлдсан 2 мянгаыг нь Шарипутр тэргүүтээ бурхны тэргүүн шавнар айлдсан судрууд байдаг. Тийм учраас 84 мянган номын цогц болсон төвхтэй байдаг юм аа. Тэгэхээр энэ Шарипутр бол ийм агуу хүн байсан. Бурхны дэргэд байж олон мянган одоо хүмүүст сургаад ном айлдаж. Ер нь бурхан багш Шарипутр бол хамгийн багадаа 500 нэг удаа 500 шавнарт бол ном сургаал айлддаг ийм мундаг одоо бяцлагын багш байсан хүн. Тэгээд Шарипутр эцсийн одоо моментод ер нь Шарипутрийн амьдралыг ажиллаж байхад бол тэр одоогийн Наландрын хэд байгаа тэр газар бол тэр одоо өөрийнх нь тосхон байсан, өөрийн одоо эцгийнхийнх нь олон үеэр амьдэрсэн их баян айл байсан, тэр ордон байсан. Тэр газар мэндэлсэн. Тэгээд хамгийн амьдралынхаа эцсийн одоо цаг ирэх үед бол одоо бурхан багшаас бол 3 сарын өмнө бол Нирванд орсон байдаа. Нирванд орохдоо ер нь одоо номын замаар явсан хүний нэг шинж чанар байдаг вэхээр нэгдүгээрт бусдад одоо ямар хариуд нь юу ч хүсэхгүйгээр үйлчлэл туслахыг бодох нэг сэтгэл үүсдэг. Хариуд нь юу ч хүсэхгүйгээр үйлчлэн гэдэг бол үйлчлэх хүсэл сэтгэл үүсгэх бол их ховор. Ихэнх хүмүүс заавал нэг хариуд нь ямар нэг юм хийсэн, хариуд нь ямар нэг хүсэж одоо үйлчлдэг тохиолдол байдаг. Харин номын замаар явсан анафана бяцлал хийдэг ном сэтгэл шингэсэн хүн бол хариуд нь юу ч хүсэхгүйгээр одоо бусдын төлөө ажилладаг юм байдаг. Дээрээс хоёр дахь шинж чанар бол ачийг санддаг тийм тохиол байдаг. Тэгэхээр бол энэ Шарипутрын амьдралын тохиол бол өөрийнх нь гэр бүлийн ах トゥ одоо төрөл садны хүмүүс бол бүгд бурхан багшаас бол энэ Шарипутр тэднэртэй холбоотой ном сургаал сонссоор бол бүгдээр гэгэрэл шатанд хүрсэн байдаг. Харин одоо ганц үлдсэн хүмүүс ээж нь байсан. Тэгээд ээж амьдралын эцсийн мөчид одоо Нирванд орох цаг болох үед бол буцаад одоо тэр одоогийн Наландрын хэд байгаа тэр газар байгаа өөрийнх нь гэртээ ирэхэд нь бол ээж нь бол ер нь хүүгөө бол одоо хамаг их хэд хөрөнгөө хаяад одоо лам болоод явсанд нэг ургуутдаг байсан. Харин тэр өдөр гэртээ ирэхэд нь бол одоо 500 гэлэнгуудын хамт одоо гэртээ ирэхэд нь бол одоо ээж нь тосч өгтөө гэртээ хоноо оруулаад хоол унд өргөөд тэгээд тэр үед бол Шарипутрын одоо амьдралын сүүчийн мөлч төгшөөсөн учраас бол их биеийн их туйлж ядарсан байсан. Тэгээд тэр өөрийнх нь мэндэлсэн өргөөнд орсон. Тэр өрөөнд ороод ингээд
тэр шөнийг өнгөрөөхд бол шөний эхний хагастай асар хүчтэй тэнгэрүүд ирж одоо Шарибутартай одоо уулзсан байдаг. Тэгээд шөнийн одоо сүүлчийн хагасд бол бас нэг хүчтэй тэнгэрүүд ирж уулзсан байдаг. Тэгээ өглөө одоо ээж нь босоод хүүгээс асуусан. Шөнийн эхний хагасд одоо энэ одоо манай энэ ордныг өдөрж мэт хэрэлтүүлнэ. Нэг нь хүчтэй тэнгэр ирсэн. Тэр одоо ямар хэн байсан бэ гэсэн. Энэ дээр буюу хурамс тэнгэр байсан юм а хэмээгт нь ээж нь бол чи миний хүү чинь одоо хурамс тэнгэрээс илүү юм уу гэхэд хурамс тэнгэр бол миний хувьд бол үйлчлэгч мэт юм а гэж альцсан байдаг. Тэгэхээр нь бол ээж нь бол асар их хүүдээ бол итгэл бишрэл үүссэн. Тэгээд шөнийн сүүчийн хагасд бол энэ одоо зөвхөн одоо манай гэр биш. Энэ одоо манай хотыг гэрэлтүүлнэ. Асар том хүчтэй тэнгэр ирсэн. Тэр ямар тэнгэр байсан гэсэн. Брахма тэнгэр ирсэн юм а гэсэн. Яагаад гэвэл энийг Брахма тэнгэр ирсэн юм гэдгийг сонсоод ээж нь бол асар их гайхан биширсэн. Олон жилийн турш энэ эмэгтэй бол Брахма тэнгэрийг шүтэж өдөр болгон одоо тахил өргөж, одоо зул өргөж, одоо галын тахил үйлдэж Брахма тэнгэрийг баясгахыг оролдож байсан боловч Брахма тэнгэртэй огт уулзж байгаагүй. Гэтэл хүүтэй Брахма тэнгэр уулзахаар ирсэн сонсоод ихэд одоо гайхан биширсэн. Тэгээ миний хүүгүүн чинь Брахма тэнгэрээс илүү юм аа. Брахма тэнгэр бол надтай үйлчлэгтэй адилхан юм аа гэж айлтгыг сонсоод хүүгийнхэн агуу гайхамшигтай буянтай мундаг хөвгүүд төрүүлсэндээ сэтгэл ихэд баясаж би олон жилийн турш тахил мөргөл үйлдэж тасралтгүй одоо ингэж үйлдэж Брахма тэнгэрийг баясгаж уулзахыг хүсэж мөргөжсэн. Гэтэл хүү маань Брахма тэнгэр бол хүүг маань шүтдэг юм одоо эгэл нэг нь одоо зарц үйлчлэгч мэтэр байдаг гэдэг нь гайхамшигтай юм а гэж ойлгоод тэгээ хүүгийнхэн одоо гайхамшигтай шин чанарт нь баярлан баясаж сэтгэл нь их баясгалд умбсан. Энэ үед нь одоо Шарибутар бол одоо баясгалд умбсаж ном сургаал урд нь бол дандаа ерөөсө хамаг эд хөрөнгө хаяад явсан хөвгүүнд их дургуутсаж ном сургаал сонсгоч бүтгүү байдаг байсан бол одоо сүзэг бишрэл үүссэн энэ үед одоо Шарибутар бол өглөг буян тэргүүтэй сахил санамар ёс суртахуун тэргүүтэй ном сургаал өмнөх сургаалуудыг айлдаад сэтгэл нь улам баясгалд автах үед нь анапана бишнэ бясалгалаа заасаар тэгээд одоо нирваны амар амгаланд хүрч гайхамшигтай сургаалыг айлдаж ээж нь бол суудал дээр Шаратапаны шатанд төрж гэрлийн шатанд төрж Шарибутар өөрийнхөө төрсөн тэр өрөөнд нирван дүрийг орохынхаа өмнө ээжийг гэрлийн шатанд хүргээд нирван дүр орсон гэдэг. Тэгээд нирван дүр орсны дараа бол ээж нь бол асар их хөрөнгө зарж хүүгийнхэн одоо чандарлах тэр гайхамшигт ёслолыг үйлдээд үлдсэн гайхамшигтай сайхан тэр лагшин шүтээнийг нь бол Шаравастын хотын зөв Шаравастын Жетон хойд зөвд байсан бурхан багш руу явуулсан юм түүхтэй юм аа. За одоо та бүхэндээ бурхны одоо зүүн гарт нь одоо суудаг байсан. Одоо агуу их бурхны тэргүүн Шарибутрын найз Махан Монголооны түүхийг одоо ярьж өгье. Махан Монголоо мөн ялгаагүй Шарибутартай адилхан Шарибутрын амьдарч байсан тэр тосгын зэрэглээ тосгонд төрсэн ийм одоо багаасаа найз байсан. Гэрээс гараад одоо явсаар байгаа. Тэгээд сүүлдээ бол Шарибутар одоо Ашвижит арханттай уулзаж одоо нирваны амгаланд хүрээд Махан Монголоонд ирж Ашвижит арсын архантын айлцсан тэр сургаал шүлгийг айлхад бол Махан Монгол гэрлийн шатанд төрс анхны шатанд төрс Шаратапан болсон байдаг. Дараа нь 7 хоног одоо бясалгал хийж бурхан багштай уулзаж 7 хоног бясалгал хийсээр байгаад бол 7 хоногийн дараа бол архантыг өрийг болгон гэгэрсэн байдаг. Тэгэхээр тэр 7 хоног бясалгал хийж явах үед одоо энэ Махан Монголооны бас нэг тохиолдол байдаг. Юу байсан гэхээр бясалгал хийж байгаа үед бол одоо бясалгал үед нойр хурж ноцоор л давтсан байдаг. Тэр үед нь бурхан багш одоо холоос бол яг хажууд нь байгаа юм шиг гэрэл тусхан дэрэгдэн ирээд тэр нойроо дарах хэрэгтэй. Энэ 5 дайсны нэг болох энэ нойрыг дарахгүй бол бясалгалаа хийж чадахгүй болно гэдэг бол маш сайхан ойлгуулсан. Судрын бол гайхамшигтай сайхан судар байдаг. Тэгээд тэр бурханы айлцсан тэр сануулсан сануулгын дагуу тэр нойроо дарсаар бясалгал хийсээр аваад 7 хоног дотор бол арханд болно гэгэрсэн. Махан Монголооны одоо гайхамшигтай нэгэн чадвар бол асар ид шидтэй хүн байдаг байсан. Ид шидтэй байсан учраас бол одоо бурхан багш олон удаа даалгавар өгч Махан Монголын тэр ид шидийг ашиглаж бол олон хүн тусуулах үйлдэлийг бол хийж байсан. Тэрнээс гадна
Бурхны сургаал ном ингэж одоо хүн төрлөختөнд дэлгэрээд Бурхны заасан гайхамшигтай шинжлэх ухааны үндэслэлтэй хүн төрлөختөх ямар шашин алгын байх нь ялгаагүй бяцлал хийгээд гэгээр даруйсалт гэж амар амгаланд хүрдэг. Ийм сайхан шашныг хүлээсгүй гайхамшигтай бяцлал одоо хүн бүхэнд үнэн гэд гайхамшигтай энэ зүйл хүн болгон дагаж одоо ухаантай болгоно одоо мөрдөж бяцлалыг хийж эхэлсэн. Тэгэхэд тэр үед бол эдгэхэд бол хиндүү шашин, жин шашны орсголууд бол хүнд байдалд ирсэн. Яг бол хүн нарт хаан ноёд ахуулаад харц зад бүгдээрээ Бурхны сургаал номыг дагаж анафана бишнэ бяцлал хийж энэ байгаа амьдралдаа энэ цаг мөчтөө одоо яг энэ мөчид амар амгалан мэдэрч стресс хэмэрлэлгүй аз жаргалтай сайхан амьдарч ирсэн учраас ихэнх хүмүүс одоо тэр жин шашинтай хүмүүсийн шашны зан үйл хоосон худал одоо философиг дагах юм эсвэл хиндүү шашнуудын тэр гал тахих тэр зан үйл тэр бүхэн бол зөвхөн хоосон зан үйл байсан учраас тэрийг загснаар бол стресс хэмрэл арилгахгүй зовлон эртэд мэдрэхгүй байсан. Одоо дараа төрөлдөө л одоо сайхан болно гэдэг нэг л сайхан өгтөө тийм байсан учраас тэр бүхэн бол хоосон хуурмаг санагдаж хүн ард тисчгээр одоо Бурхны сургаалыг дагах болж эхэлсэн. Энэ үед бол одоо энэ Бурхны заасан бяцлал энэ арт түмнийд ингэж татаж одоо жин хийгээд хиндүү шашнуудыг дагдаг тэдний шүтдэг хүмүүс их хавардаж өргөл барьц орж ирэх нь багасж одоо тэр байсан ийм явдалтай болж эхэлсэн нь бол бас мөн энэ явдлаас болж тэр жин шашинтай хиндүү шашинтай лам хуургууд олон удаа Бурхныг одоо хөнөөх гэж оролдох тэр мөн Бурхны нэр хүндийг онгоох гэж олон удаа оролдоод бас чадахгүй байсан. Тэгэхдээ тэр жин шашин хиндүү шашнуудыг улам их хүнд байдалд оруулж ирсэн хүн бол Махан Монголын юм. Яагаад гэвэл тэр тухайн одоо шашны үндэслэлтэй тэр философиг үндэслэн тэр хүмүүс бол их тийм янз бүрийн тийм одоо муу одоо тийм философиг ёс суртахууныг бол дэлгэрүүлдэг байсан. Зарим хүмүүс нь зарим одоо жишээлбэл зарим одоо үзэл сурталыг дэлгэрүүлдэг хүмүүс одоо яасан гэхээр одоо нүгэл буян гэж байхгүй. Чи ямар ч нүгэл төвлөсөн тэр чам нүгэл болохгүй. Ямар ч буян төвлөсөн тэр чам буян болохгүй. Энэ амьдралаараа бүх юм дуусаад тэгээ бүх юм дууснаа. Тийм учраас юу хүснээ хийж бай. Сайн муу хамаагүй чамд эргээд цаашдаа бол чамд зовлон болохгүй гэж иймэрхүү сургаалд аялддаг хүмүүс их байсан. Энэ сургаал ном нь ихэнх хүмүүст их таалагддаг байсан. Олон хүмүүс энэ сургаалыг монхогууд ихээр олноор дагдаг байсан. Тэгэхээр энэ сургаал номыг дагалсан хүмүүс тодорхой тохиолдолд яадаг вөхөр тодорхой цогцооны дараа зарим хүмүүс энэ шашны урсгалыг үндэслэн хүмүүс бол тааллуулсан байсан. Таал болонгууд тэр шашны дагдаг хүмүүс нь яадаг байсан гэхээр манай багш минь тэнгэр орнд төрсэн байх хэвээр тэгдэг байсан. Тэгэнгүүт Махан Монголоо яадаг байсан гэхээр ичидийнхэн хүчээр явж хайж яваад тэр хүний хаан төрснийг нь олоод тэр төрсөн төрлөөс нь авчирж шавнырт нь уулзуулдаг байсан. Тэгээ голдуу тэр нөгөө буруу тийм ёс суртахууныг буруу талаас нь номлож буруу тийм үзлийг дэлгэрүүлж байсан хүмүүс бол голдуу 5 бэрд адгуус асуурын төрөлд ингэж олноор төрсэн байдаг байсан учраас тэр хүнийг ингэж авчираад эхлээд очиод тэр одоо шавнырт нь танаа одоо багш чинь тэнд төрсэн байх тэд нар итгэдэг. Тэгт нь бол тэр хүнийг тэр одоо тамаас нь авчираад ингээд тэр шавнырт үзүүлээд өөрөөр нь шавнар минь ээ биний зааж сургуульд буруу байсан байна. Би их нүгэл хөвөлдсөн байна. Нүгэл буян гэж байдсан байна. Би одоо там төрсөн байна. Би их зовж байна гэдгийг тэр хүнээр өөрөөр нь хэлүүлдэг. Тэгээд тэр хүмүүс итгэхгүй бол тэр хүний өөрийнх нь нуусан ямар нэг эрдэнэсийн зүйл ч юм уу одоо тэр шавнырын одоо бүр онцгой бүр батны шавны мэдэх тиймэрхүү зүйлүүдийг ингэж зүйлж харуулж тэгжээж үнэхээр багш маань там төрсэн байна гэдэг тэр олон хүмүүс бол харж итгэж тэр мөчөөс эхлээд тэр буруу юу тахаа болж Бурхны ном сургаал гэдэг олон мянгаараа хүмүүс орж иж байсан. Иймэрхүү байдлаар энэ дээрээс нь бас зарим хүмүүс одоо Махан Монголын нэг чадвар бол асар их ичиж чадлаа хүмүүс учраас энэ биеэрээ тэнгэрүүдийн орнуудаар их явдаг байсан. Тэнгэрүүдийн орноор аялж явж байгаад одоо ингээд тэнд ингээд шинээр бий болсон. Одоо ингээд нөгөө хүний ертөнцид Бурхны ном сургаал дэлгэрээд өглөг буян үйлдээд хүмүүс буюулдаад сахил санваарсан. Дахиад анафаны бяцлал хийж сэтгэлээ ихээ эзэн болоод бишнэ бяцлал хийгээд сэтгэлийнхэн гүнийг хэрэг арилгасан. Ийм их буян хийсэн хүмүүс ингээд дараа төрөлдөө тэнгэрийн орноор дүүргэж байсан. Тэнгэрийн орн тэр их буянтай хүмүүсээр тэнгэр болон төрөө тэгэхээр илүү өсгөлтөнтэй маш сайхан одоо гайхамшигтай үзэсгэлэнтэй ордонд тийм ээ илүү үзэсгэлэнтэй бие лагшинтайгаар ингэж тэнгэрийн орн бол буянтай хүмүүсээр дүүрсэн гэрэлгээ ихтэй олон хүчтэй болж байсан. Тэгээд тэнгэрийн орноор явж байгаа хоёуд бас мөн ялгууд ингээ одоо тэнд үүссэн тэнгэртэй уулзаад тэгээд чи хүн төрлөخت нь яаж ийм одоо сайхан тэнгэр орн төрөв ямар буян чи хийсэн гэдэг ингээ асуугаад тэгээд тэр буян хийсэн хүний ертөнцид авчиж хүмүүстэй уулзуулахад ингээд одоо сахил өглөг буян өгөхөр буян болоо тэнгэр орн төрдөм байна.
сахил сахисан буйнаараа тэнгэр оронд төрдөм байна. Самади бяцлал анаапана бяцлал хийхээр брахма ертөнцид төрж одоо нирваны брахма ертөнцийн тэр гэрэлгээтэй гайхамшигтай тийм бие лагшинтай болж хэдэн галваараа тийм брахма самадигийн жаргалд омбдсан байна. Гэх мэтэр тэр ойлгож ухаарсан төрөл садныхан хүмүүс нь бол бүгд одоо буйны замаар ингэж дагаж мөрдөж явах болсон энэ Махан Монголооны нэр нөлөө бол асар их нөлөөлж байсан бас. Тэгээд энэ амьдралын одоо Махан Монголооны амьдралын сүүлчийн мөч нөхөд ирэх үед бол тэр их олон жин хийгээд хиндэ шашны тэр их олон одоо шашны нэр хүнд нь унаад ортом дагахаа байсан энэ хүмүүс бол ерөөсөө бурхны олон удаа нэр хүндээ унах гэж оролдоод дийлээгүй. Сүүлд нь бол шавь ховргуудаар нь оролдож эхэлсэн. Тэгээд ерөөсөө энэ Махан Монголооныг л алахгүй бол энээс болж бол манай шашны нэр хүнд их дороотч гин гэдгийг ойлгож хараад одоо алуурчдыг одоо зоос өгч алтан зоос өгч бол хөлсөлсөн байдаг. Тэгээд тэр Махан Монголоо нь одоо Аражгэр хотын нэгэн агууд одоо бяцлал хийж явах үед нь бол тэр алуурчд бол дайрсан. Тухайн үед бол бурхан Махан Монголоо нь ичидийн хүчээр бол нисээд бол гараа явсан. Хоёр дахь удаага бас мөн нисээд гараа явсан. Гурав дахь удаага бол Махан Монголоо нисч чадахгүй байсан. Яг тэр одоо нөгөө урдын хийсэн үеийн үр нь одоо болсорч ирсэн. Тэгээд тэрнээс болоод ичидийн хүчний алга болж одоо баригдсан байдаг. Тэгээ баригдаад одоо Махан Монголооныг бол ингээд зодож нөгөө хүмүүс нь зодож зончиж ингэсээр байгаа бүр хамаг бие нь бол ямар ч одоо юугүй одоо ямар ч ясын тэжигт нь одоо үйлээд бол одоо тэр энэ ясны тусалцаатаагаар л одоо босож зогсож явж исэн бол бүгдийг ингээ үйлээ хийсэн учраас Махан Монголоо нь бол одоо тэр үед бол ингээ газар өгсөн мэт хэвчсэн. Тэгэнгუут нь тэд нэр өглөө гэж бодоод орхиод яваад өгсөн. Тэгээ дараа хэс хугацааны дараа Махан Монголоо сэрээд тэр ухаанд ороод эргээд хад өөрийг нь босч явж чадахгүй болсон. Тэгмээс ичүүдийн хүчээр тэнгэрт окторгууд одоо суугаад тэгээд одоо бурхан багшийн дэргэд ирж окторгууд ингээд суугаад одоо миний одоо энэ биен дээр байх хугацаа дууслаа. Энэ бол хамгийн сүүлчийн минь төрөл. Одоо энэ бие дээр байх хугацаа минь дуусаж би нирванд боллоо гэдгээ бурхан багшд илэрхийлээд тэгээд одоо окторгууд өөрийгөө ингэж одоо өөрийнхөө биенээс гал махад гарч чандралсан байдаг. Тэгэхээр энэ бурхан ер нь одоо Махан Монголооны бие лагшин чандралаад үлдсэн лагшин шүтээ нэг юм буруу өнгөтэй байдаг. Одоо ч гэсэн одоо манай Монголд ч гэсэн бол байгаа. Тэгэхээр бол энэ нэг өөрийгөө ингэ чандарсан учраас ийм буруу өнгөтэй болсон гэж үздэг юм а. Тэгэхээр Махан Монголоо ингэж биегээ өөрийгөө чандарлаа тэр лагшин шүтээнээр нь одоо бурхан багш бол одоо жетон хийдэд бол суур босгож одоо өргөж одоо энэ одоо агуу мундаг хоёр шавьягаа нь одоо чандарлах ёслыг бол бурхан багш өөрийн биеэр үйлдэлсэн байдаг. Тэгээд одоо лам хуургууд асуусан Махан Монголоон шиг ийм агуу хүн яагаад ингэж эцсийн мөчд ингэж өгөх болвоо гэхэд бол бурхан багш Махан Монголын урт төрлийн түүхийг өгүүлсэн байдаг. Урдын нэг төрөлдөө Махан Монголоон их тийм дуулууртай их сайн хүү байсан. Тэгээ гэр бүлийнхээ амьдралыг их эцгэн хоёулаа сохор байсан. Тэгээ гэрийн ажлыг хийгээд газар тариалан ажлыг хийгээд бүх одоо тариа хураагаад тэрнийхээ өрчмээр их эцгээ асарч одоо олон жил амьдарсан. Тэгтний их эцэг нь одоо хүмүүс чи ганцаараа байж болох эхнэр ав гэсэн. Эхнэр авах хүсэлгүй байсан. Гэвч одоо ээж нь бол ямар нэгэн аргаар бол эхнэр авчиж өгдөг. Тэр ирсэн эхнэр нь бол их тийм сэтгэл муутай муу хүн байсан учраас тэр л хоёр сохор одоо их эцгийг хөөж явуулаад хоёулахнаа үлдэх юм хүсэлтэй байсан. Тэгээд одоо хүүгийнхэн сэтгэл одоо их эцгийн зөвхөн тийм уурыг одоо аажмаар үүсгэсэн. Өдөр болгоно хог новшиг цацаа хийчдэг. Тэгчээд одоо хэний гиснэхэр аав ээж хөрч ингээ их мэтэр ингээ аажмаар сэтгэлд нь уур үүсгэсээр байгаа. Нэг өдөр ихэд гэрээр нь дүүрнэ хамаг одоо арай гэж одоо хураасан тариа будааг өчгөө тасцсан байсныг хараад уурлсан. Уурлахтаа тэр аав ээжээрээ цацсан гэж ойлгоод ойд аваачаад аав ээжээр цохиж алсан байдаг. Тэгэхээр энэ үеийн өр нь одоо ингэж дагаж явсаар байгаад ер нь хийсэн үйл өөдөө шидсэн зүйлээ өөрийн толгой дээр гэж өөрийн хийсэн үйл хэн нэгэн дээр очиж одоо өр хүүхдтэй шиг хэн нэгэнд бол тэгээд даахгүй чи хийсэн бол чиний тэрний үр дагавар чийл одоо өөр хөстэй болдог гэдэг бол энийг харагддаг. Тэгэхээр бол энэ амьдралын эцсийн мөчт бол одоо Махан Монголоо ингэж одоо тэр төрөлдөө хийсэн үйл өөрөө хэдэлж одоо ингэж зодуулж ингэж өгсөн байдаг. Тэгэхээр хүмүүс одоо гайхаж магадгүй бурхан одоо 7 хоног бяцлал хийгээд гэгэрцэн гэвэж дээ. Ягаад ийм үйл өөр нь байгаад байгаа юм бэ гэж асууж магадгүй. Ер нь гэгэрлийн шатанд хүрэх үед бол одоо ер нь энэ хорвоодор төрсэн хүн энэ бие дээр байх хугацаатай байдаг. Хэрвээ одоо жишээлбэл 50 жил наслах байсан бол 25 настай та гэгэрлийн хүрлээхэд үлдсэн 25 жил амьдрах энэ бие дээр байх ёстой хугацаа байгаа. Энэ бие хугацаанд амьдрах энэ эдлэх ёстой үйл өөрүүд нь бол үлддэг юм байна.
Жишээлбэл машинтаа давхиж явж байгаад одоо мотороо одоо унтраалаа гэхэд одоо 100 км цагт хурдтай давхиж мотор унтраа гэхэд унтраангууд машин зогсчихдгоо шүү дээ. Яг тэр хурдтай бас инерцээрээ бас тодорхой зам явж байгаа зогсдог. Яг тэрнтэй адилхан энэ бие лагшин дээр байх хугацаанд эдлэх өстэй үйл өөр тэрдээ 25 наснуудаа гэгэрлийн шатанд хүрч одоо арханд боллоо ч гэсэн энэ насандаа эдлэх өстэй үйл өөрүүд нь жижигхэн үйл өөрүүд нь үлддэг. Гэхдээ энэ үйл өөрүүд нь дахин төрөл авах өөх хэмжээний үйл өөр байдаггүй. Зөвхөн энэ одоо үлдсэн хугацаанд л эдлэх өстэй одоо хорвогийн одоо сайхан муу үйл өөр байдаг. Яг тэрнтэй адилхан Махан Монголын энэ хамгийн сүүл төрөлийнхэн эцсийн төрөлдөө ингэж задуулсан нь бол дахин төрөл авах чадвартай үйл өөр биш. Энэ төрөлдөө л эдлэх өстэй нэг нь одоо үйл өөр нь байсан юм аа. Бурхан Буддагийн бодисаттва байх үед нь одоо 29 настай үед нь мэндэлсэн Рахул хөвгүүний тухай товчхон та бүхэндээ өгүүлье. Рахул болвол одоо Бурханыг 29 настай үед нь бол мэндэлсэн. Тэгээд Бурхан тэр үед бол одоо үйл явдал яваасан 29 нас хүрээд тэгээд тэр 3 ордонд амьдарч одоо ер нь Бурханыг бол одоо эцэг нь бол нөгөө хар хүний амьдралаар амьдруулж байгаад тэгээд явандаа цаг нь ороход бол ертөнцийг эзэлсэн хаан болох, Чагравартын хаан болох тийм л зорилттой ертөнцөөс бол ингэж тасалсан байдаг. Гадагшаа одоо яг ингээд 3 одоо өвлийн улиралд амьдардаг ордон, зуны улиралд амьдардаг, халууны улиралд амьдардаг ийм 3 ордонд амьдралаад тэгээд тэр ордон дотор нь олон мянган одоо өгшлөш нартай одоо зугаа цэгэл домбуулсан, тийм баяр барьцал домбуулсан. Тэгээд эргэн тойрон ямар нэгэн одоо өвдсөн, өтөлсөн, үхсэн тийм ертөнцийн дөрвөн залаан аль нэгийг харуулсан тиймэрхүү өөрөөр лам ховрог болоод ертөнцийг орхиод явах тийм сэтэл одоо сэтгэлд нь үүсэхгүй одоо хичээж бол 29 нас хүрсэн. Харин 29 нас хүрээд одоо хөрөх үед нь бол нэг өдөр бол энэ цэцэрлэгээ тэр амьдарч байсан тэр орчноосоо гарч хотын одоо Каплостын хотын орчинд одоо гарч зугаацахыг хүссэн. Тэр үед нь бол хаан зөвшөөрч одоо явуулсан байдаг. Тэгээд тэр зугаацж явж байх үед өвдсөн хүнийг харсан, өтөлсөн хүнийг харсан, өгсөн хүнийг харсан. Тэгээд нэг одоо сайхан одоо лам хуурах авсан сэтгэл нь амар амгалан зовх сонирх юмгүй байгаа суугаад нэг нь лам хүний хуурах хүнийг ингээ харсан. Тэгэхээр энэ одоо өвдөж байгаа, өтөлж байгаа, өхөж байгаа ийм үйлдэлүүдийг ийм одоо биетэй хүмүүсийг хараад тэгэхээр би ч гэсэн нэг өдөр өвдөх юм байна, өтлөх юм байна, өөх юм байна гэдгийг ойлгоод бол гэрээс гарахаар шийдээд энэ амьдрал ийм зовлонтой юм. Зовлон байна. Зовлонгоос гэтэл арга зам байх ёстой. Тэрийг би хайж олох хэрэгтэй. Тэгвэл олоод эргэж одоо өөрийн хайртай хүмүүсээ тэрийг зааж энэ хайртай хүмүүсээ бас тэр зовлонгоос гэтлүүлэхийн тулд одоо бурхан гэрээс гарахаар шийдсэн. Энэ одоо энгийн хүмүүс болоод ингээд гэр орноо өр хөөхтэй хаяад явсан их буруу шаардах тохиол энэ бол өнгөцөх нэг тийм буруу ойлголт юм. Хамт амьдарч байгаа л хамт зовж байгаа л төвж байгаа л өвдөл өхөөл өгөх юм бол дараа тэгээ төрөлдөө дахиад өвдөх үйл зовлон цааш хөрвөлжлөө шүү дээ. Харин бурхан үнэхээр хүүхдүүдтэй, өөрийн хүүхдээ, эхнэртэй, ах дүү нартай, аав ээжтэй үнэхээр хайртай байсан нь бол илэрхийлж илтэд юм. Тэр одоо энэ биеэрээ яваад тэр мөнхийн амар амгаланд хүрээд тэр амар амгаланд хүрэх аргыг аав ээж ах дүү бүх хүмүүстэй хүргэсэн шүү дээ. Тэгээд ингээд гэрээс гарахаар шийдсэн байж байгаа үед нь бол Рахул хөвгүн төрсөн мэндэлсэн тухай бол мэдээ ирдэг. Тэнгуут нь тэр үед бол хан хөө сонсож байх үед яг гэрээс гарч лам хуураг болж одоо өнний ярил гарахаар шийдсэн байх үед хан хөвгүн хүү төрнө гэдэг чинь саад үе болж байгаа. Яг тэгвэл одоо гэртээ удаан байх юм бол хүүтэй хайртай болно. Хайртай бол гадагшаа гарч явах одоо сэтгэл нь болоо одоо саад үе болно. Тийм учраас Раху төрлөө гэж хэлсэн. Раху гэдэг саад гэсэн, саад татгар гэсэн. Тэгэнгუут нь тэрийг сонссон төшмөл нь очиж хаана чигтэн хэлээд Рахул гэж хэллээ гэдэг. Тэгээд хаан нь бол хан хүүд бол Рахул гэдэг нэр өгсөн бай даа. Тэгээд бурхан багшийг гэрээс гараад явхад бол дөнгөж одоо төрсэн байсан. Яг тэр шөнөө бурхан багш гэрээс гарсан. Одоо тэр бурхан багшийн амьдарч байсан тэр ордны тойр одоо хүртэл байгаа. Тэр миний ордныхаа хаалгаар гарсан хаалганы чи тэр одоо юу ч сойрч гэсэн одоо бид нэр очиж үзсэн тэр бол хэвээр байгаа. Тэгэхээр бол гэрээс гараад ингээд 6 жил бяцлал хийж хатуу жил үлдээд гэрэл төрөөд эргэж ирэхэд бол Рахул бол 7 настай болсон бай даа. 7 настай хөвгүүнийг одоо бурхан багш гэртээ одоо өөрийнх нь нутагтаа эргэж ирэхэд одоо аавда ном айлдаад ингээд Каплостын хотын дундуур ингээд явхад бол цонгон дээр зогссон одоо Рахулын ээж одоо шашуу тараа бол тэр олон гайхамшигтай гэгэрсэн архантуудын тэргүүнд яваа
тэр гайхамшигтай хувраг бол чиний эцэг шүү. Чи тэр эцгээс очиж өв хөрөнгөө одоо гуй гэж хэлээд бол арахуулыг бол явуулсан байдаг. Энэ нь бол Яшодараа гэх энэ гайхамшигтай ухаантай буянтай өсгөө. Үнэхээр хөвгүүнээ багаас нь сайхан эцгийнх нь заасан тэр гайхамшигтай зам мөрлөө хөтлсөн маш гайхамшигтай ухаантай үйлдэл болсон. Энгийн хүмүүс ойлгохдоо эцгээсээ очиж өв хөрөнгөө гуй гэдэг нь одоо хаана одоо юм чинь одоо эцэг хүн л эрх хүүхдтэй бол өв хөрөнгөө уламжлуулах одоо үлдээх ёстой байдаг. Тэр гэдгийг ойлголтоор ойлгодог. Харин Яшодар бол шал өөр утгаар эцэг нь бол номын одоо агуу их хаан байгаа. Номын их өв хөрөнгөтэй хүн байгаа. Тэр номын өв хөрөнгийг хүүдээ өвлүүлэх гэсэн буянтай эмэгтэйг гэдэг юм сайхан гайхамшигтай үйлдэл байсан юм аа. Тэгэд нь арахуул 7 настай байх үедээ бурхан одоо аавда ном сургаалаа айлдаад хааны ордоос буугаад гараад явж байхад нь бол таарад ашиж уулзаад одоо бурхан багшин дээгд очиод одоо ээжийнх хэлснээр дагуу та миний эцэг юм байна. Та надад хөв хөрөнгөө үлдээнү өгнө үү хэмээн гуйн зогсдог. Тэгтэн бурхан багш одоо бодож тунгаасан. Надад бол энэ хүүд өгөх ертөнцийн одоо эд хөрөнгө бол байхгүй. Харин ертөнцөөс гítэлсэн тийм ээ номын их өв хөрөнгийг энэ хүүдээ өгье хэмээн шийдээд бодож байх үед арахуул бурхан багшийн дэргэд зогсоод ховг таны дэргэд зогсоход их сайхан байна. Таны одоо таны эргэн тойронд би сэтгэл сайхан тайван амгалан сайхан гоё байна гэж. Өөрөөр хэлбэл үнэхээр буянтай хөө бурханы биеэс бие лагшин шалгарч байгаа тэр нирваны энерги. Дээрээс нь тэр хөвгүүнээ хайрлан инэрсэн тэр гайхамшигтай одоо инэрлийн тэр давалгааг бол тэр жоохон хөө 7 настай байхдаа ойлгож ухаарч мэдэрч байсан гэсэн үг. Тэгээ бурхан одоо Шариб Будар Махан Моголоо хэнийг арахуулыг дагуулж аваачаад тэр одоо Шариб тэр Капилостой хотын ойролцоо байсан тэр Негрод хараама хийдтэй одоо бурхан багш эцэг нь барьж өгсөн тэр хийдэд дагуулж аваачаад одоо Махан Моголоо Шариб Будар хэрэг дуудаж тэр хөвгүүнд сахил өгүүлээж сахил хүртээдэг. Сахил хүртээгээд лам болгосныг бол бурхан багшийн эцэг хаан сонсож ирээд одоо цаашдаа хэн нэгэн хүн лам хуураг болно гэвэл заавал их эцгээс нь зөвшөөрөл ахуулж иж лам хуураг болох талаар бол хөсөн уламжилсны дагуу лам хуургуудын сахилд бол одоо сахил санамар одоо хүртэх гэж байгаа бол ямар нэгэн аав ээжээс ч юм уу харьяалсан хүнээс бол зөвшөөрөл авчиж тэр хүмүүс нь зөвшөөрсөн үед тэр хүүхдийг тухайн хүнийг бол хувраг болгодог юм уламжлал тогтсон юм аа. Ингээд хувраг болгоод бурхан багш бол арахуулыг дагуулж явсаар байгаад бол одоо юунд Магад улсын нийслэл бол Велован хийдэд ирсэн байдаг. Энэ одоо бурханы одоо арахуултаа уулзаад арахуулд айлдаж байсан судрууд бол одоо олон судар байдаг. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Бурхан энэ 7 настай хүүхдэд одоо ном сургаал айлдахдаа ямар гайхамшигтай дис дараалтайгаар айлдаж байсныг бол тэр судруудаас харагддаг. Эхлээд бол бурхан ананд арахуулд бол ер нь одоо тийм 5 сахилыг маш сайн сахиж байхыг худал огт хэлж болохгүй шүү. Тоглож байгаа ч гэсэн худал хэлж болохгүй гэдгийг гэх энэ одоо систес дараалтаар номыг айлдсан байдаг. Шууд одоо жоохон хүүхдүүд бүр одоо амар өндөр юм шууд бол айлдах бол бололцоогүй. Тийм учраас баг ингээд сахилыг ойлгуулсан үг нь одоо их гоё байдаг. Чи ананда худал хэлж болохгүй шүү. Тоглоомоор ч гэсэн худал хэлж болохгүй шүү. Өгөөгөөг авч болохгүй шүү. Чамд өөр чинь мэ гэд өгөөгөө бол газарт байсан юм ч битгий авч болохгүй шүү. Гэх мэтэр энэ одоо сахилаас эхлүүлж ингэж бурхан багш айлдсан байдаг. Тэгээд цаашдаа тэр Велован хийдэд ер нь одоо анандын одоо арахуулын багаасаа тийм нэг дадал зурчны үгээр ганцаараа байх их дуртай. Одоо Велован хийдийн тэр ганцаараа одоо байх дуртай хүмүүс одоо бясалгал хийдэг тийм газар байсан. Тэнд бол голдуу арахуул одоо ганцаараа одоо тэнд бясалгал хийж байдаг байсан. Бурханаас заалгана анапана төвчнөө бясалгал хийдэг байсан. Тэгээ хаяа бурхан арахуултай тэнд очиж уулзаж одоо арахуулын тэр бясалгалын хөгжилтэй холбоотой дараачийн сургаалыг бурхан багш айлддаг байсан. Эхлээд бол сахилын тухай айлдсан. Дараа нь одоо сэтгэлээ хянах тухай. Сэтгэл чинь одоо ямар нэгэн үйлдэл одоо бодол бий болвол тэр бодлыг эхлээд чи сайн хянах хэрэгтэй. Тэр бодлын дагуу үйлдэл хийвэл бусад хортой болох уу, өөрт хортой болох уу? Тэр тухай бодож ирээд бусад хийгээд өөрт хортой бол тэрийг битгий хийгээрэй. Гэх мэтэр энэ маажим одоо эхлээл сахилаар бол гаднах одоо бие хийгээд хэлний
үйлдэлийг хорьсон бол одоо сэтгэлийг нь хорих, сэтгэлийн үйлдэлээ хорих, тэнд сурах юм аргыг ингээд заах мэтэр бол тийм нэ Арахуулавада гэдэг гайхамшиг судар байдаг. Иймэрхүү ресторантаа судруудыг альцсаар байгаа. Тэр судруудыг сонссон агуу 7 настай Арахуул бол бяцлал хийсээр тэр Велованы хийдэд бол Архантыг хотыг болон гэгэрсэн байдаа. 7 настай да. Тэгээд энэ Арахуулын нэг бас нэг гайхамшигтай зүйл нь бол асар их тийм төлөв даруй ийм хүн байсан. Яасан гэхэлэр бурхан багштай тэргүүтээ ховргууд нэг газараас нөгөө газар руу ингээд аялан явах үед бол тухайн үед бол ингээд нөгөө одоо тэр олон одоо архантууд олон дор дороо олон шавнартай байсан. Тэр шавнарын төрүүлж очиод одоо тэнд дараачийн одоо амрах хөстэй газар бяцлаглан хийдээр очиод хамаг одоо сайхан одоо ор байруудын өөрийнхөө багш нар тэргүүтээ өөртөө ингэж авчдаг байсан. Тэгээ нэг газар очиод ингээд яахад бол Арахуулд бол тийм газар олдоогүй. Тэгээд Арахуул байсан гэхэлэр бурхан багшийн одоо бизнесдэг байсан тэр одоо байрны дотор шөнийг өнгөрөөсөн байдаг. Өглөө бурхан багш босоод тэр одоо бизнес газарлаа очиход бол очиод гадна зогсоод ханиахад дотор бол ананд Арахуул бол ханиасан. Хэн бэ гэсэн Арахуул байна гэсэн. Үнэндээ бол одоо Арахуул бол хэрвээ хүсвэл би бурхны хөвгүн байна. Миний бяцлаглалын багш Шарибутар, миний сахилын багш Махан Монголон гэж хэлээд одоо омог ордон зан үүсгээд одоо хамгийн сайн ор, хамгийн сайхан байрыг эзэлж авах байтал Арахуул бол багасаа тийм сэтгэл байхгүй. Тийм даруй төлөв ийм гайхамшигтай мундаг хөвгүн байсан. Тэгэхээр Арахуулын түүх бол урд төрлийн нэг тохиолдлоор зүгээр одоо бурхны хөвгүн болон төрдөггүй. Урдын олон одоо галуун өмнө, олон зуун галуун өмнө бас мөн тухайн үеийн бурхны хөвгүн байхыг хөвгүнийг хараад дараа нэгэн төрөлдөө бурхны хөвгүн болон төрөх юм гэсэн тийм хөрөөл тавьсан тэр буйнаараа энэ төрөлдөө бурхны хөвгүн болон төрсөн ийм одоо гайхамшигтай буянтай хэдийгээр 7 настай, биеийн 7 настай сэтгэл оюун бол гэрэлсэн хятад төрсэн том арханд бол болсоор одоо нирванд орсон юм аа.